Hello. Хай юу яцхан шин дугаартаа тавтай мэрэл. Бид эхлэхэд бэлэн боллоо. Хөөе ямар удсан юм бэ? Харин айгу удсан байна. Тэгээд өнөөдрийг айгу их хүлээлээ. Айгу гоё дугаар болох гэж бодоод. Үнэ. Дугаар эхлэхээс өмнө хүтээж Cinnamon Roll-ыг дэмжиж ажиллаж байгаа Wellbeing-ийнхандаа дахин баярлалаа. Тэгээд коллаген ууж байна уу? Ууж байна. So far so good. Энэ удаагаас дахиад нэг юм хөрхөн бандл бүтээгдэхүүн орж ирсэн. Тэгээд хэдүүлээ сайхан ярьчаад үргэлжлүүлээ тий. Би нөгөө нэг тэр дугаарын араас нэг юм хит хитэн коллагентэй холбоотой рилнүүд TikTok дээр suggest хийгдэж болтгоо. Тэгээ ингээд үзсэн чинь ингээд нэг жоохон нэг настай хүүхэдтэй юм уу та тэгснээ ээж нь ингээд нэг юм хүүхдтэйгээ хамт суугаад ярьж байгаа рилээс ахгүй тэгсэн чинь ингээд биш охиндоо хандаж хэлээд байгаа байхгүй. Миний охин одоо чиний ярьс ингээд хизээч яг ирээдүйд одоогийнх шиг юм коллагенаар дүүрэн хизээч яг юм бэби юм гоё ярьстай байхгүй чи том болоод би ямар гоё ярьстай байсан юм бэ гэж өөртөө баярлана. Энийг одоо privilege гэж бодмоо хүүхдтэй хат гэж ярьж яриад тэгээ ингээд нөгөө араас нь гарч жоох юм нэг настай охид авир хөр тэгснээ ингээд унтчихад бид нар ингээд хоёр хажууд тишээ харч марч ер нь бол ингээд нэг марсаа ингэж амар унтдаг да. Тэгээ тэр үед ингээд нас залуу байх тусам ингэж унтсан ч гэсэн арьс буцаад ингээд коллагентэй учраас буцаад ингээд тэнийдэг. Тэгээ хөвшрөх тусам үрчлээ цэтгэхийн шалтгаан ингээд унтцсан бол коллаген бага байвал ингээд яг энэнгээр ингээд үрчиж магадaltaй. Тийм болохоор ингээд нэмэлт коллагеныг нас явах тусам ер нь нас нэмэх тусам нэмжих гол болохгүй гэх тиймэрхүү юмнууд үзээ. Тэгэхээр чи бүр умар санагдаад байгаа юм чи. За өнөөдрийн дугаар болохоор стори оруулсан байгаа. 4 сарыг ер нь сонсогчдын тийм түүхийн дугаар болохыг гэж бодоод тэгээд эхний түүх маань болохоор эмэгтэй талаасаа санаачлаг гаргаж танилцсан, болзоонд өрсөн эсвэл мэдгүй Instagram, Facebook дээр дагалцсан, чат бичсэн тийм юмнуудыг, тийм түүхүүдийг аваад тэгээд 4 сартаа хэд хэдэн түүх авч уншия гэж бодсон. Тэгсэн чинь формынхоо респонсыг харсан чинь 150 түүх ирсэн. Oh my god. Нэг дугаар дээр бол хоёлоо 150-ыг уншиж за үзье. Тэгээ хэдийг нь амжихнуу тэгээ амжихгүй бол энэ part 2 болж орох ах бүгдийг л уншия гэж бодож байна. Амжуулаас нэг ахаад ганц 2 түүх аваад унших хаа. Вау. Тэг би тэр сториг оруулсан чинь айгу олон хүмүүстэй юу. Түүхий илгээе. Минийхийг уншсан байгаасаа ямар гоё сэдв бэ гэсэн байсан. Тэгэхээр бас сонсогчдод маань энэ сэдв таалагдсан юм шиг ялангуяа эмэгтэйчүүдэд. За тэгээ тэр түүхүүдээ унших гэж айгу догтолж ирлээ. За сонь сайхан юу вэ? Сонь сайхан уу. За ямар ч байсан л ажлууд маань их тэгэл юм айгуу дэжгүй байгаа. Тэгээд жоох муу мэдэх юм бол юу лээ. Нойр солигдчиход жоох хэцүү байна. Тэгээд шүн нэг 2 3 мөрөг гэж унтаал. Тэгэл 11 12 гэж босоод. Тэгээ энийг яаралтай засахгүй бол надад өөрт жоохон тухгүй байна. Мэдгүй нэг юм буруу гэж цаанаас тэгээд аамшигсан надад. Тэгээд манай уртлын барилга баригдаад эхэлсэн. Энэ ингээд шүн чимээ юм байна тий. Тийм. Тэгээ шүн 2-оос 4-ийн хооронд яг юм газар ухаж нэг юм ингэдэг машин байдаг чи юу лээ. Тэрүүгээр ажил хийгээд байгаа. Тэгээд ер нь бол хууль бус юм байлаа ш тэр чин. Тийм цагаар уу? Тийм. Жимнээс яасан гэж. Тэгээд ямарсан өнөөдөр ингээд 4 төвшин болж. Оршин суугчдын 5 тухайг алдагдуулсан дуу чимээ гарах юм бол хууль бус цагдаад мэдэгдэж болно гэсэн байдаг юм билээ. Би яг нэг 2 морь гэл нойр үрж эхэлж байгаа байхгүй. Тэгэл унтыдаг ингүүл энэ маань дуурайд эхэлдэг. За тэгэл нэг 4 хүртэл би бүр үнээр чимээд унтчихаддаг ёо. Үн таамтай. Тэгэл нэг тиймэрхүү байна да. Чамаар ер нь бол би яг одоо амар стресстэй байна. Маш их стресстэй. Тэгээд стрессээ тайлах гэж ирлээ. алив тайлах. Яагаад тэгэхээр сүүлийн подкаст бичснээс хойш 2-7 хоног бүр эхний 7 хоног нь ингээ битүү зураг авалттай. Тэг ингээ зураг авалттай үед ер нь тайван байж чаддгүй. Ялангуяа дараалсан 4-5 хоногийн зураг авалтаас болохоор тэгээд айгу тухгүй, айгу завгүй байжгаад тэгээд яг зураг авалтын ард гарчгаар амар дайжгүй. Тийм гот энэ 7 хоногт болохоор ингээд надад бүр ингээд ажил явахгүй байгаа юм шиг санагдаад 7 хоног болгон ингээд ажил хаагдангууд за нэг ажил дууслаа гэдэг юм мэдрэмж авдаг та. Тэгвэл одоо байгаа энэ 7 хоногт болсон юмнууд болохоор ингээд үргэлжлээл ингээд нэг юмны ард гарч өгөхгүй. Тэгээ ингээд надад ингээд юу ч хийхдэггүй байгаа юм шиг санагдаад тэрэндээ бухимдаад тэгээд өчигдөр шүнэл нэг юм өнгөрсөн 7 хоногийн зураг авалт хийсэн ихнийхээ контентыг харч нэг арай уужраад тэгээл ер нь бол маш стресстэй байна. Вау, инженер амар том сайн шүү дээ. Бид хоёр
зураг авалтанд ороод тэр бүр амар сонирхолтой байсан. Тийм үү? Тийм надаа би бүр шал мэдгүй андагаа харсан. Тэрийн нэрээ ярих гэж бодсон юм шиг. Одоо юу гин тэр чи. Андагийн ажил тэгээд одоо анда тэр төслийг удирдах байгаа хамаг том босс нэг аахгүй юу тэнд. Тэгээд би тэр ажлынхаа зураг авалтанд орох гээд оролцож байгаа хүн гэсэн. Тэгээд би бүр чамаар үнээр бахархсан за. Oh my god, Яна. Тэгээд хоёулаа ч өмнө хамт ажилладаг байсан ч гэсэн нэг зураг авалтанд хамт явж үзээгүй юм билээ шүү дээ. Тэгээл би чамайг тэр би бүр нөгөө зураг авалтанд ордог л болцсон болохоос ш нөгөө нэг яг юм арын баг талд нь ажиллахаа болоод удаж байгаа болохоор тэр юунаас vibe-наас бас амар хол болсон байлээ. Тэгээд чамайг хараад би бүр үнэхээр барахсан нэр. Тэгээд нэг юм аанда яг нэг юм ер нь яг нөгөө чаддаг юмтай амар секси харагддаг шүү дээ. Надад яг төвшөө тэгэж санагддаг. Тэгээ яг нэм цорч мууралтай ажиллаа хийгээ суухаараа би бүр ингээд хайлаа уусчихсан байхгүй юу. Тэгээ бүр яг тэр зураг авалтан дээр аандаг хараалаас вау. Аанда бүр ингээд юу кимдээ тавчаар. Чи амар сайн удирдах юм байна гэж би бодсон. Тийм тэгээд ингээл. Одоо энийг ингээд өө тэр чин бил ингээд гэл. Тэгээд зураг авалт хийлээ 3 2 1 тэр хоолой молоо мөр oh my god. Би бүр юм тэр нэг зураг авалтандаа харах зүгээр аанд ингээ харсараад ингээ таарч байгаа. Вау. Яар сонирхолтой өнцөг. Чиний хоолойны өнгө юм харизм характер ч юм бас ингээ амар өөр болчих юм байлээ шүү дээ. Харин би бас тэгж боддог. Чи одоо ингээ миний найз аандаа болохоор амар юм ирэх амар юм хөөрхөн тангил ийм андаг би мэдээд байгаа. Тэгээс нэг ууртай талж харсан. Тэгээ нэг спешиал дээр ярьсан. Чи намайг мэдхгүй байна. Тэр ч юм бас жоохон гадраасан. Ашгүй би бас ингээд яг өсөө яг миний яг нэг талыг л хараад байдаг юм шиг санагдаад тэгээд эртээ бас зураг алтнаас гарч ирээд би чамайг ойлголоо гэх юм заас ашгүй дээ гэж бодсон шүү дээ. Зураглаач тагаа ингэж яриад байгаа байхгүй. Надад 5-9 хэрэгтэй. Ойлгож байна чи хэлээ. Яа тэр өрөнхөр фон байсан. Яа. За тэгээд тэр 5-9-г удахгүй таад харах байхаа. Нэг хөөрхөн брэнд дээр 9-г санал болгоод тэгээд ажилласан юм аа бид хоёр. Одоо өстой гойсан тэгээд хэдүүлээ гоё андагийн креативыг удахгүй харах нэ. Яа биш ямар тогтоод тэгээд үзсэн юм уу? So far so good. Эхний ээлжинд үзсэн. Тий. За энэ яраас үзүүлээ. За тэгээд ямар ч байсан яг зураг авалтууд бол амжилттай болсон. Ажиллаж байгаа хүмүүс нь аюу хөрх хүмүүс байсан. 9 байсан. Бидний нууцын номи. Тэгээд майнерсын болко. Тэгээд нэг тийм залуухан бас гоё бүх байсан. Вау. Тэгээд ийм хүмүүстэй ажиллаад эх 7 хоног цацалт нь эхлэх гээд тэг бүр яг ингээд бужигнах гад тэрэндээс жоохон стресстэй байна. Тэгээд стрессийн хажуугаар бас нэг хөрхөн өөрийгөө магтууштай юм би нэг 2 контент хийгээд амжлаа. Тэрэндээ бас их баярлаж байна. Яа ингэж байна. Тэгээд бас хажуугаар нь би нэг орой гүүгээд бүр ингээд нэг л хөдлөхгүй болохгүй юм шиг санагдаад тэг гүдэг ахгүй манай гэрээ хажуу тал байд штэ. Тэгээ би гүүгч гэжтэй яг ингээ хоол идсэн яраас жоохон бие хүн дээргөө харан зүгээр гарч халахаа гэж бодод. Тэгээд баахан алхаж жагаад нэг 2 тойрог гүүгээд яг хаварч нь яг юм гүүхэд ямар гоё уйлрал юм бэ гэж бодохгүй юу. Халууцахгүй бас даарахгүй. Гэтэ нэг асуудал нь сайрчих юм бэлээ. Харин салхиж байгаа юу гэдэг. Тэгээд яг юм хүмүүс гүйж байгаа хүмүүсийг харсан чинь битүү юм даавн юм юу балаклава энэ төр хүмүүсчтэй юм лээ. Тэгэж гүйдэг юм лээ. Тэгээд амжихгүй л дээ. Гэхдээ амжуулал болох тал байд гарч гүйд юм уу энэ төр гэж бодсон шүү дээ. Хойлоо нөгөө хамгийн анхны челленж тэр нэг гүү гэж яриад тэрийгээ бараг одоо л. Тэгээд чи нөгөө юунда марафондоо гүү хിവэрээ юу? Хിവэрээ. Тэгээд юу юм бэлээ 5 сарын 23 шүү дээ. Тэгээд тасалбарны дүртэл зарагддаг лээ. Би одоо ямар ч гэсэн бэлдээд эхэлсэн байгаа юм. Тэгээд өөрөө амар өндөр хөлсөн. Хэдэн километрт гүнлээ. Би зөв гүүнгэл яриад л байдаг болохоос биш. Ерөөсөө үйлдэл хийж үзэж байгаагүй хүн шүү дээ. Би зүгээр яг ингээд цаг гаргаад бэлдээд үзээд бэлдэж жагаад өмнө гүйж байгаагүй хүн 21 км-т гүйж чаддаг юм байна уу, гүн байна уу гэдгийг харъя гэж бодсон байхгүй юу энэ жил 21 км найз та. За тэгээ саяхан биш ээ. Бараг 2-7 оны өмнө ч нөгөө нэг энэ жил чинь нөгөө мэргэжлийн баг ирээд олон улсын яг нөгөө нэг марафоны замыг яг ингээд яг хэмжээд зөвөр нь гаргаж өгсөн юм бэлээ. Тэгээ тэрнийх нь маршрут гарцсан. Тэгээ би харсан чинь
Яг ингээд тэндээс тэр хооронд гэхээр лөө 21 миний бүр ингээд цээжинд багтаад байсан байхгүй юу. Тэгээд би яг маршрутаа харсан чи бүр ингээд амар сэтгэлээр унсан заа ингээд. Оо нөө би чадахгүй байна. Тэгээ би ямарсан одоогоор ямарсан бүртгүүлээг байгаа. Тэгээд нэг юм 5 сарын 1 хүртэл бэлдэж үзээд 5 сарын 1 гээд тиктэй авъя гэж бодсон. Тэгээд би яг 10 21 хөтлөх гэж бодчих. Тэгээ одоогоор бол баг 10 л. Тэр нөө 21 чи хаанаас хүртэл гэзэлээ. За талбайгаас гарна заяа. Тэгээд явж яснаа сансрын ийм март тэр аваар явж яснаа. Зүүн тишээ явж яснаа амгалан өртөө. Хавьд эргэцгийг нь очсноо. За би яг манайхаа exact бол санахгүй шүү. Ерөнхий санаж. Тэгээд урагшилснаа өгөөмөр захмах гэж явж яснаа. Нөгөө цэцэрлэгт үндэсний цэцэрлэг хөрөл юм шүү дээ. Тэрний замаар явснаа. Тэгээд талбайн урдаас нь хоошоо орох юм бэлээ. Зүүн цэгийг нь амгалан өртөөгээ бодтоо гэдэг байхгүй юу? Амгалангийн сонсоход л бүр гүдэг хүмүүс ч нөө тэгж яриад байдаг шүү дээ. Гүүхтэй гол нь биш өөрийгөө ялж байгаа мэдрэмж нь гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ аргагүй мэл гэж утсан. Ямар тач зорсных биелүүлээ гэж бодож ин тэгж чадахгүй бол бүр тавч байсан яах вэ? Ямар ч гэсэн гүүхэн тий. За. Nice. Гүйлтийн сонь сайхан нэг тийм байна. Юу яасан бис нү? Нөгөө нэг юуны киног Ryan Gosling-ийн тоглосон байсан. Кино халаад ах шүү лээ. Тэр юу project хэлмээр юу үзээ штэ. Тэр тийм funny кино юм уу? Тийм амар юм love it авъя. Тийм үү. Тийм нэг юм space сансар окторгууд болж байгаа. Тэгснээ одоо их тийм сансар окторгуутай кинонууд ингээд амар топууд нь бол юу штэ. Тэр serious тийм одоо очоод гацчдаг ч юм уу тэгэл өөрөө өөртөө ингээд толтаал ингээд амар гаргаал үзээл жоохон survival штэ. Энэ болохоор яг юм love it байхгүй. Амар хөрх. Тийм тэгээд юу амар баг үзчихлээ хүмүүс. Тийм үү? Бид хоёрыг үзэхэд амар баг хүмүүс байсан. Тэрнээс өмнө хүмүүс бас яана энэ хайрын кино буулаа. Амар зөвхөн үзэж байна гэсэн постууд яваалсан. Тэр нөө Harry Styles-ийн дуу явт юм шиг лээ тий. Тэр буцаад одоолаад илээ тэрнээс мэдээгүй. Би бүр ингээд ямар ч утгатайг нь мэдхгүй зүгээр яг нэг рил үзээд амар гоё кино үзэхгүй бол харамсна гэсэн рилүүд явцсан шүү дээ. Тийм. Кино театрт үзвэл гоё. Дараа нь яг зурагтаар гарахт нь үзчихэж болно шүү дээ. Гэхдээ ингээд зураглал дуу муу амар гоё болохоор кино театр тэрийг мэдрүүл амар гоё. Яа түүх руугаа хэдүүлээ орцгоё. Тэгээ түүх руугаа орохоос өмнө хэдүүлээ Wellbeing-ийнхаа энэ дугаарт оролцож байгаа хоёр бүтээгдэхүүнтэй танилцъя. За өмнөх нь болохоор хэдүүлгийнх нь ярилцж байсан коллаген байгаа. Тэгээд энэ нөгөө 300 DA гэдэг ийм одоо төрөл нь гэх юм уу? Энэ дээр бичигдсэн байна. Тийм ээ тий. Энэ төрөл нь болохоор ингээд нөгөө хамгийн жижигхэн молекултай учраас бид айгүй хурдан шингэж үр дүн хамгийн өндөр өгдөг төрлүүд нь гэсэн. Тэгээ нөгөө 300 DA гэдэг тэмдэглэгээ ер нь ямар ийм төрөл вэ гэдгийг харах юм бэл. Тэгээ 300 DA нь хамгийн жижигхэн молекултай гэсэн. Тэгээд одоо ингээд гаргацсан байгаа бандл нь болохоор өмнө нь ярьжсэн арьс үстэй нөгөө хумсанд ингээд тижээлөгч арьсыг коллагенаар дэмжинэ гэдэг дээрээ нэмэгдээд гиалуроны хүчил нэмчихлээр одоо энэний очиж чадахгүй байгаа тэр жижиг хэсгүүдэд энэ давхар үйлчлээд одоо энэний үр дүн хэд дахин нэмж байгаа. Учираас энэ хоёр бандл болж гарч байгаа юм бэл. Тэгэд ер нь бол нөгөө юм бандл болгож гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг ингээд нөгөө юунууд брэндүүд аягүй их судалж иж бандл болгож гаргадаг. Ялангуяа юм эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг. Тэгэд энэ хоёр ер нь яг нөгөө хамтдны хэрэглүүл үр дүн хэд дахин өндөр байдаг учраас Wellbeing-ийн манаас ингээд бандл болгоод гаргасан байна лээ. Тэгээд энийг болохоор хоол идснийхаа дараа уучдаг. Гиалуроны хүчлээ ууж байгаа тохиолдолд хэдүүлээ нөгөө өдөр дуудаг усныхаа хэмжээг илүү их болох юм л тий. Тэгээд ус сайн уух тусам энэний үйлчлэгээ бас сайн болохоор. Миний ер нь ирүүн дээр ирэхээс бусад хэсэг ингээд нөгөө ууж байгаа юм хэрэглэж байгаа юмнаас нь болоод ер нь амар сайн чигшэлтэй байгаа даахгүй. Тийм учраас яг ирүүний хэсгээ би ингээд батгаа дийл хийж чадаад байна гэд яваад исэн чинь яг сая нөгөө сарын 1-ний эрэхтэй зэрэгцээд бүр ингээд бодог цацсан юм шиг болчтой ирүүн дээр. Тэгээ би юу яагаад нөгөө closed дөө им нөгөө болоод байна гэсэн арьс маань одоогоор ирүү маань ийм байна гэд оруулсахгүй. Тэгсэн чинь хүмүүс амар хөрхөн тэгээд ингээд зүгээр мөгээр гэл ингээд бичээд би тэр имлэг ороо тэгээ тийм юм бичүүлээд тэгээ арьс маань амар гоё байгаа гэснээр твит яг тэгдэгтэй бүр ёо. Тэгээ би зөрүүлээ твит гоё энэ тэр имлэг дээр очиж юм бичүүлж авчаад тэгээд өвлөө бас нөгөө юу яасан гэсэн CO2 лазерт нэг л удаа ороод гээд тэ надад амар хөрхөн ингээд харьцуулсан зураг явуулсан чинь бүр glowy дэ би үнэхээр гоё болж твит.
Яг тийм шүү. Ингэж хүмүүсийг зовоох гэжтэй тий. За тэгээд Велбе дээр байгаа бандлыг манай эд сонирхоорой. Гиалуроны хүчил болон юг коллагенийг нас нэмэх тусам нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог гэдгийг бас манай нөө онцлог өрөөнд өөрсдөө уншчул ингээд толгоон дотор орчтой хэлээд явгаасан. Яг нөгөө уух гэдэг юм аяг нэг юм судалдаг та. Тэгээд энэ яг одоо жишээ нь сайн ингээд 300 DA-тэй байхаар ингээд юм байна гэдэг нэг юм. Яг тэрийг судалчаар ингээд амар итгэл төгс хэрэглэхээр амар юм бэл. Харин тий. Энэ болохоор ийм нөгөө капсултай юм бэлээ. Капсул гэдэг л юм шиг капсул аа. Тэгээ энэ болохоор хэдүүлээ эртээ дууссан. Энэ хамт амиртай чүгэж хэрэг идэж байгаа юм шиг. Харин Дахилцгий. Маа. Эхлээд осынхаа уршил ярих юм уу? За тэгээ хоёлоо тийм түүхээ нөө гэж ярих юм уу? Байхгүй л дээ. Байхгүй л дээ. Одоо энийг олсон шалтгаан болохоор нөгөө нэг яг энэний өмнөх Велбегийн орсон тийм спешиалист өмнөх орсон дугаар дээр юу байсан шүү дээ. Нэг юм бид хоёр төгсгөлт нь айгүй олон сэдв бас ярьсаахгүй юу? Нэг юм хальт хагас хус ярьсан юм аа. Тэгээ тэрийгээ яг ингээд сэдв болгож ярих хэрэгтэй байна гэж бодоо хасцаахгүй юу? Тэгээ тэнд болохоор бид хоёр юу ярьсан бэ гэхээр ийм дижитал флиртинг одоо ингээд Instagram дээр ингээд зүрх даралцах ч юм уу эсвэл ингээд бичих хоёр хүний хоорондын харилцааны тухай энэ ярьж агаад тэгээ зөрүүлээд ингээд эмхтэн төрүүлж эхлэх ер нь эрэгтэй хүн төрүүлж бичих хэвээр юм уу гэдэг тиймэрхүү юмнууд ингээд хагас хугас ярьж ийсэн аа. За бүтэн дугаар болгож гаргая гэж шийдээд тэгээд яг тэгээ ярих гэхээр бит хоёрт түүх байхгүй. Тийм болохоор сонсогчдоосоо түүх хүсээд авсан юм аа. Төрүүлж бичнэ гэдэг нь миний хувьд жоохон хэцүү. Ингээд би яагаад төрүүлж чих юм. Тэр хүн намайг сонирхож байгаа бол тэр хүн өөрөө үйлдэлийг нь л хүлээн гэдэг тийм үзэл бодолтой. Тэгээ үнэхээр энэ төрүүлж бичиж байгаа бол амар их зөрөг гаргаж байгаа байх. Одоо чинь дөрүүлж үйлдэл хийх дээр чи бол ингээд pride чинь төрөөд юм уу эсвэл шалтгаан нь юу юм? Айгу олон юм байт юм лээ. Бодсон чинь нэгдүгээрт pride байна заяа. Би яагаад бичих юм гэж бодож байгаа заяа. Хоёрт болохоор ингээд ерөөсөө нэг юм хөнгөн тийм зүйл надад ерөөсөө хэрэггүй заяа. Тиймгүүт яг хөнгөн биш ингээд яг deep харилцаа хүсэж байгаа хүнд чинь ингээд хэрвээ тэр хүн үнэхээр deep харилцаа хүсэж байгаа бол намайг ингээд ямар ч завгүй байсан ч юм уу те юу ч болж исэн над руу ингээд reach out хийн үсттэй гэж би бодоод байдаг байхгүй. Тиймгүүт тэр хүн тийм хийхгүй бол угаасаа намайг тэгж амар тийм хэмжээнд сонирхгүй гэж би бодоод байгаа байхгүй. За миний утсан дээрээс уншчих тий. Тэгээ. Хоёлаа 150 төгөөсөө яах юм? Зүгээр дараалал нь шал явах. Дараалал нь явж байгаа л тэгэл үнэхээр амжихгүй бол парт хоёрлуулгая. Окей. За. Найзынхаа IG дагагчдыг нь харж явж байгаад нэг залуу болоод нөгөө залуу маань хоёрхан л зурагтайсэн. Тэрийг хараад шууд анхны харцаар дурлаад дагсан. Хөөхөн хідэн цаг хүлээлгэсний эцэст намайг буцааж дагаад 1-2 сарын дараа story reaction дарж орж ирээд бидэн хоёр чатлаад танилцсан. 6 сар харилцсны дараа бид хоёр уулзаад бараг тэгээд шууд уучраа ололцоод байсан. 2-3 сарын дараа нэг зүйлээс болоод уулзгаа болсон. Би гэдэг хүн чинь нөгөөхөө санаж уйлж унжин найзуудтай бараг 1 жил гаруй ярьсны дараа дахиж өөрөө нөгөө залуугаа дагаад буцаад бид хоёр үерхэж эхэлсэн. Дөнгөж үерхэж эхлээд эд халуухан дээрээ явж байтал би гадаад явах болсон. Намайг явсны дараа хөөрхий удаачгүй салсан даа. Гэхдээ одоо бол тэр хүнээсээ салсандаа ч харамсдаггүй хамт байх ёстой байж дэж гэж боддггүй. Зүгээр гой дурлал байсан уучраад өнгөрөх ёстой хүмүүс байсан л гэж боддог. Зөв хүн гэж бодсон үедээ эсвэл үнэхээр таалагдвал эхний үйлдэлээ өөрөө хийчиж байгаарай охид бүсгүй ч үдэ үнсэй гэсэн байна. Яг үерхэл болсон түүхэн те. Nice. За би одоо 17 настай. Одоо хүртэл нэг хүүг маш удаан крашэлж ирсэн. 17 те. Тэр надаас 1 нас арах. Гэхдээ хотод байдаг л та. Би харин аймагт байдаг. Зуныхаа амралтаар нэг очихдоо их дэлгүүрийн гадаа бичлэг хийгээд явж байсан түүнийг би анх удаа харсан юм аа. Хараад л шууд дурлцсан. Би өмнө нь хүн сайн болж байгаагүй болохоор тэр үед анх удаа аюу гой мэдрэмж авч билээ. Дараа нь тэр үеийн хийсэн бичлэг IG reel болоод орчихсон байхад нь оолж үзээд шууд дагсан. Гэтэ намайг буцааж дагаагүй. Би аль болох чаалж үзэх гээд янз бүрээр л юм асууж бичдэг. Хамгийн хөөрхөн нь дандаа чин сэтгэлээсээ хариулдаг. Гэтэ одоо хүртэл намайг дагахгүй л байна. Яаж авч үерхэх вэ? Игч нараа. Help. Нэр харагдахгүй байгаа гэж найдаж байна. Харагдахгүй байгаа. Яаж авч үерхэх вэ?
Өөрөө харилцаад байгаа хэрнээ инстаграмаар буцааж дахгүй байгаа юм тий. Тийм ээ. Манай залуу болохоор юм бичлэг хийдэг, рил хийдэг хүн байх гэдэг шүү дээ. Юм асуухаар хариу бичдэг. Тэр нь гэхдээ зүгээр юм асуултанд нь хариулж ийн гэж бодож. Юу нэг талын юу юм шиг энэ төлхөө. Яаж авч өрхмээр юм те. Богтлоо да. Яах юм бэ? Тэг ингээ буцааж даахгүй байх гэхээр яг сони юм шүү. Тийм. Одоо ингэж хэлж болох юм болоо хэлээ. Харин тийм одоо нөгөө хүнийг мөр крашлуулахаа болиулах үе те. 17 настай юм да. Тэгээд одоо хэрэв би яг оронд нь байсан бол намайг буцааж дагаагүй бол сонирхол алгал гэж ойлгохоор юм шиг санагдаад байна. Нөгөө хүн маань хариу бичээд байгаа шүү дээ. Тэр магадгүй зүгээр одоо юу гэдэг нэг бичлэгийн юм дээр хийдэг вэ ч юм уу нэг юм манай охин яг юу асууж байгааг нь мэдэхгүй байл л да. Гэхдээ ингээд нэг юм зөвлөгөө авах байдлаар юмнууд асуугаа тэр нь ингээд айгүй ээлдгээр одоо миний дагагч ингээд юм асуусан байна гэдэг тийм процесс болоод авах байл гэж би зүгээр санаа зовж байна. Тийм байх тий. Тэгэхээр зүгээр нэгт чеклээд нэг тийм чамайг сонирхчих шүү гэдэг төрлийн асуулт асууж үзээ тэрэнд олигтой хариулт өгөхгүй эсвэл тэр чат чи ингээд нэг тийм өгөө авч өгөхгүй уурсахгүй л бол ер нь бол гай зүгээр тийм яах харин сайн уу бүтлгүй түүхээ бичгээр ирлээ. Анх хараад дурлаж байла. Дотроо хайрлаж явсаар 2 жил орчмын дараа дахин таарлахад тэр минь яг л хിവэрээ хөөрхнөрөө надаас нилээд хід ах яг л миний сонирхлын. Би хальт таарсан хэдий ч инстаграмаа дагалцаад амжив. Нэг өрөө над руу юм бичлээ. Би ч дуртай байлгүй яах вэ? Тэгээд надаас крашиг маань асуулаа. Би ч бодож хэлчихв. Тэгээд л харьцаад хэллээ. Би ч их эрхэлдэг байлаа. Залхахт нь удаж залглаа гэж уйлна. Шинхэн дээрээ их далжгандаг байсан. Гэхдээ л алхмуудыг би хэлж хийдэг манай хүн дуртай дургуул байдаг байваа. Сүүл рүүгээ уг хүн гарч ирв бололтой надад их эго орхдог болов. Сүүлдээ бүр таг анаад байхгүй болчихдог байсан. Хаяа уйдахаараа бичүү бололтой юм бичнэ. Би ч бичнэ. Тэгээд л дахиад аниулт сэндүүлсээр л яваа да. Ийё. Ийм юмыг бол орхих хэрэгтэй тий. Билүү тийж бодож байна. Би болохоор ингэж бодож байна заяа. Би эмэгтэй талаас эхний алхмыг хийсэн бол тэрнээс хойшхыг хэрвээ яг хоёр талдаа сонирхолтой байвал тэрнээс хойшхыг эрэгтэй хүн ингээд хөрхөн аваад явчих хэрэгтэй. Яг тийм процесс болохгүй ингээд эмэгтэйгээ ингээд нэг юм гүлээл яхад байгаа нь мэддэхгүй байвал харин тийм. Одоо энийг бүр урт сториг нь мэдхгүй ч гэсэн зүгээр бичснээс ажиглахад юу байхгүй юу гэдэг. Энэ над руу төрүүлж бичсэн юм чинь. Гэт энэ надад сайн юм чинь гэдэг харьцаа яваад байна шүү дээ. No. Тэ нэг юм бодогдлоо. Тэр чинь ингээд эрэгтэй ч төрүүлж алхам хийсэн бай, эмэгтэй ч төрүүлж алхам хийсэн бай. Тэр ингээд юм хоёр талын нэг юм хичээл зүтгэл хоёр талын нэг юм харилцааныхаа төлөө явах хэвээр нэг юм процесс шүү дээ. Тэгэнгүүт хинэн ч хинийгээ нэг юм энэ төрүүлж бичсэн юм чинь энэ надад сайн юм чинь гэдэг хандлага гараад ирвэл тэр угаасаа тэр харилцаа угаасаа нөө юм шүү дээ. Би одоо өөрөө 10 жилийн хүүхдээ эрэгтэй анх 9 сард шилжиж орж ирсэн юм аа. Тэгээд би тухайн үедээ өөр хүнтэй харьцдаг байсан болохоор нэг тоодоггүй байсан. Тэгж жагаад нэг өдөр гинэт хөөрхөн харагдаад би шууд ширлээд ирэмдэг сайхан залуу шүү өдөр гэж хэлдэг болоод. Тэгээд би нэг сар янзыг нь үзээд сүулдэ чихнээсээ сайн болохоо. За тэгээд намайг юм бичгээр хариулж мариулахгүй байхаар нь тэрүүхэн дэндээ гомдож момддог байжгаад мань хүн ханд өгөөд хэлвэ. Юм хум ярддаг болоод урд хойноо суудаг болсон болохоор ч тэрүү өмнөхөөсөө тоцонсоод өдөр болгон чадалдаг болоод одоо нөгөөх маань ч гэсэн надад тасаж байх шиг байна лээ. Сая сургуулаараа хамт жүжиг үзэхдээ хамт суухтаа гараа хөтлөл зөөд сууснаа. Гэт ийм очи. Гараад ирсэн. Ах намайг их гайхсан гэсэн хахаха. Энэ жил хийсэн ер нь амьдралдаа хийсэн unexpected мөртлөө одоо бүтэлтэй явж байгаа түүхээ бичлээ. Та хоёртай амжилтыг хүсэн ёо. Оо ён хүүх юм бэ. Үе 10 жилийн дүүнэр маань ямар амар юм. Харин тийм биш үү. Ухаалаг бичвэр болсон юм бэ. Энэ зүгээр яг юм том хүн бичсэн юм шиг чад юу вэ? Энийг одоо жишээ нь би 10 жилийн хүүхдэлтэй гэдгийг эхлэлийн хасаад унших юм бол зүгээр л яг ингээд манай үеийнхэн бичсэн юм шиг уншигдчих ш. Тийм ээ. Ён хүүх юм бэ. Энд тэгтээ амар болт move бэ тийм үү. Сайхан залуу шүү. Тэгээ нэг юм ангийнхан хоорондоо нэг юм хөрхөн жоокууд хийдэг штэ. Тэгж яагаад татагдсан юм шиг байна те. Тэрэндээ өөрөө тийм нөгөө худал үгийг 1000 хэлж өнөн болно гэдэг шиг. Тэгээ 10 жилийн хүүхдүүд тэгтээ бас юу юм те. Гоё. Одоо том болоод ирэхээр юм хоёр талаас тоо бодоол ингээд нэг юм ингүүлж ингэчих юм болов тэгүүлж тэгчих юм болов ингээд бичжүүлж ингэчих юм болов гэж мэхгүй нэг юм гоё юм өөр тэнхэр болчдаг тийм. Тэгэл баг бичгээсээ өмнө за бичжүүл ингээд бүтггүй мэн гэдэг ч юм уу. Бичээгүй юм байж зүйлхийгээсээ өмнө уруулж бодоод болчдөг тий. Тэгэхээр гоё юм аа. Гоё зоригтой байгаа насан дээрээ зоригтой бай. Сайн уу хоёроо ийм түүх анх удаа хэлгээж байна. Одоо би гэр бүлтэй болсон ч оюутан цагийн нэг түүхээ хуваалцахыг хүслээ.
Өөрсд дээд ангийн залууг анхны харцаар ихээш шохорхож харж байлаа. Тэр намар богд ууланд 2-3 дугаар курсээрээ алхах болов. Тэмцээн зохиогоод их хөвгчлөлтэй лээсэн. Тэр залууг анхны харцаар шохорхсон минь учиртай. Надад тухайн үед амбицтай, юмны чадвартай бас жаахан атмандо байрын залуу таалагддаг байсан. Гэхдээ тухайн үед л тэгэд тэр хорино Facebook-ийг нь их л хайж болоод шууд найзын хүсэлт илгээчихсэн. Нэг бодлогүй хүсэлтийг маань аваад 2-3 хоногийн дараа чат иржүүлээ. Би чинь бөөн баяр хөөрцөглөөд сургууль дээр тарахаараа харц тулгарч чадахгүй ичээд гол нь бит хоёрын яриа их нийцнэ. Тэгээд шинэ жил болж нөгөөх маань намайг анх удаа тухан дээр үнсэж үлээ. Үерхэхгүй голд 1 жил харьцаж байгаамаа. Би өөрөө анх удаа эрэгтэй хүн рүү ихний алхам хийсэн ч тухайн хүн нь дараагийн шат руу ахих үйлдэл хийхгүй болохоор харилцаа хол явдггүй санагцсан. Үнэ. Тэгээд яг жилийн босгон дээрээ энэ харилцаагаа дуусгая гэж шийдээд хилтэл араас бүр гэрийн гадаа хонон үнжин хүлээдэг болчихсон байсан. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр анхны харцаар дурлсан таалагдсан хүн араас өөрөө гүгээд эхлэхээр шал утгагүй юм байна лээ. Бас нэг амар юм нь 3 жилийн дараа түүний найз нь манай найзтай үерхэд хоорондоо уулзж л тээ. Тэгсэн нөгөө залуу маань намайг газар ортол ярьжээ. Бид хоёр үерхсэн би харилцаагаа дуусгасан гэсэн байгаа юм да. Хөөхөн худал залуугаас эртгэн холдож дээ гэж бодоод баярлсан да. Ямар цагаан залуу вэ? Ийм амир гайхаад тийм тий одоо. Тэр стил байд юм уу гэд. Би хайсан шүү дээ. Би бос би юуны тулд тий. Ямар ч үерхэлсэн тухайн цаг үед хит хоногч вэ хэдэн жил ч вэ ингээд тухайн хүнийг бүр ингээд амар харилсан байж тараад тэнгуутаа тэр хүнийг дараа нь муулж ярина гэдг нь тэр хүн үнэхээр тэнэг мачур биш байна гэсэн үг баг. Сайн мөн би өөрийнхөө хөөрхөн түүхийг бичиж гэж бодлоо. Би 10 дугаар ангид өөр анги руу шилжиж орсон. Миний шилжиж орсон анги ширээнийхээ суудлыг сугалж хийддэг байсан юм аа. Тэгээд ангийнхаа нэг бандтай суусан байдаг юм. Тэр үедээ бид хоёр бие биенээ сонирхдаггүй. Ширээгээ голоор нь зүсээл энээс хэтэрхгүй шүү гэж мигээл хөвгөлтэй хөөрхөн суудаг байлаа. Тэгээд би тэр үедээ миний краш, чи миний краш гэдээ худлаа маазраал байдаг байсан. Гэхдээ дотороо сэтгэлгүйч цаанаад нэг татагдаад байдаг байсан юм шиг байгаамаа. Тэгээд бүр урлагийн үзлэг болвоо. Бас л бид хоёр өндрөөрөө таарад хамт бүжиглэхээр болоод алтан партнерууд болвоо. Тэгээд би зуны амралт эхлэх үед хойлоо дараа дахиад хамт бүжиглээ шүү гэж зүгээр л юм бодохгүй хэлсэн. Тэр зун манай нөгөө банд маань над руу чат бичээд миний дараа жил хамт бүжиглэн шүү гэдэг нь ерөөсөө санаанаас гарахгүй надад татагдсан юм байна. Хөөрхөн юм бичэлцдэг болоод хаяа салхилж хамт алхдаг болоод бид хоёр тэр зунаа үерхсэн юм да. Одоо бид хоёр үерхэд 8 жил болсон байна. Одоо хүмүүс дандаа намайг төрүүлж алхам хийсэн л гэж ярьдаг. Би бол араасаа их л гүйлгсэн ш дугна. За нурсан бол уучлаарай хайртай шүү хоёроо. Тэр үг амар тийм ээ. Тэр бас яг эрэгтэй хүний хувьд анхны алхам юм шиг санагдсан байна те. Тэр нөхрийнх нь хувьд. Тийм ээ. Одоо яг нэг юм тэр нэг боддороо үйлдэл тооцогдох уу? За тооцогдох юм тийш тий. Одоо нэг төрүүлж чад бичин төрүүлж болцоон дөрөн гэдэг шиг үйлдэл бич боловч ингээд нэг юм хөөрхөн нэг юм спарк хаяад үйлдэл зөө байна. Тэрийг яг л амар тогтолсон юм шиг байна те. Хөөрхөө. Яна дараа жил бүжиглэн гэж ингээл тогтолсон юм шүү. 2023 он анхны хайр минь гинэ. Тэндэрээр анх хараад эхэндээ ямар харсан залуу хаана харлаа гэд бодсон. Дараа нь сайн лавшруулаад харахад ямар хөөрхөн хацрын хонхорхотой залуу вэ гэж бодоол зүрхэллээ. Зүрхэллээ гэдэг нь Тэндэрийн л зүрх юм шиг байна те. Матч болов. Матчлсан ч ерөөсөө над руу бичдэггүй. Би бүр өдөржин Тэндэр орж хүлээгээс те. Бас л бичээгүй. Тэгээд шарандаа Instagram-ыг олоод төрүүлж таглаа. Бүр хөөрхөн санагдаал над руу бичээсэй гэж бодоод сторийн дээр нь шувтан лайклаас те. Тэгсэн нэг өдөр миний сторийн дээр бас лайклж хаж би бүр дүүлээд нисчихсэн. За тэгсэн чи над руу бичдэггүй. Тэгээд дараагийн алхам нь story reply хийлгэе. Эсвэл Instagram-ийн нөтөн дээр reply хийлгэе гэд игч story, игч нөтс хийсэн дээ. Эмэгтэй хүн айгүй муухай өөрөө төрүүлж бичихгүй хэрнээ тэрнэр бичүүлэх арга сэддэг. Тэгээд хөөрхөн хацрын хонхорхойтой байсан болохоор нь нөтс дээрээ хөөрхөн хацрын хонхорхой гэд нөт аяа. Тэгсэн хариу ашгүй нэг юм ирлээ. Эможи үлдээсэн байв. Би юу гэхээ мэдэхгүй зүгээр л зүрх дараад үлдээсэн. Тэгсэн худлахгүй амар хичээд байна гэж чат ирлээ. Би ч хариу бичээд бид хоёр шүнжэнгөө чадлсан. Хит хитэ өдөрч чатлаад уулзаж уулзраад хөөрхөн хосууд шиг болсон байсан. Эхэндээ бүх зүйл гоё байсан. Сүүлдээ нэг л хараад намайг тоохгүй байгаа юм шиг санагдаад түүнээсээ явах шийдвэрийг гаргасан да. Одоо бодоход тэгээд л дуусна. Дэндүү хайран миний тэр зуныг гэрэлтүүлж өгсөн чамд баярлаа гинэ. Ямар хөөрхөн бэ? Ямар тийм юу юм бэ те?
юу хөө эрэгтэй хүнийг бичүүлэхийн тулд ингээд хийж байгаа алхмууд амар хөрхөн. Тэг яг тэгдэг те. Тийш тэ өөрөөсөө бичихгүй юм байж ингээд стори бичихгүй л за. Ийм төрлийн биччихвэл бичээд ороод ирэндээ. Ийм ихтэй хүн мэдчихийдэг те. Би бүр яг бичсэн байгаа байхгүй те хөрх юм бэ. Нөгөө нэг эрэгтэй хүн ингээд найрдаг вэ, эмэгтэй хүн найрагддаг гэдэг шиг л. Тийм дээ. Нэг чи төрүүлж бичээд байгаа юм байхгүй. Төрүүлж бичих одоо тэр бүрдлий чи эмэгтэй хүн бий болгож байгаа байхгүй юу. Яа, cute. Би гадаадд сурдаг юм аа. Манай найз залуу миний 9 жилийн дараа жил ирсэн. Анх энчээ Монгол залуу ирсэн гэд энчээ байдаг найзууд хэлэхэд oh my god. Надаас л хоол байгаарай please гэж хэлж байсан юм аа. Удаагүй нэг фестивальд цуг явах болоод цуг явж байсан. Огт юм ярьдгүй. Би дотроо ямар их цантай юм бэ гэж бодоод алхаад байсан. Бараг нөгөө очих газрынхаа гарцсан дээр ирснээ. Би нэрээ хэлсэн чинь надад одоо өдөөс дулмаа гэж авдаг юм да. Тэгснээ ахаад хит алхаснаа нэрээ хэлж байсан. Тэгээд тэр үеэс хойш их найзлаа. Ер нь надад зан ааш нэг таалагддаг байсан юм. Тэгсэн удалгүй манай хүн ханиад хүрээд би чинь ёстой саримстай шүл хийгээд гатаа сүү хийж өгөөд л яваад байла. Амхандаа найраад байгаа юм. Манай найз залуу угаасаа хүнтэй үерхэх нь битгийхэд харьцаж үзээгүй тийм хүн байсан. Тэгээд бараг 1 сарын хугацаа өнгөрөөд бид хоёр манай нэг эрэгтэй найз бид гурав ёстой зүү орох цайгүй найзалдаг байлаа. Тэгсэн нэг өдөр бид гурав ханг аут хийлээ. Тэр өдөр би шууд л хамт зураг авахуулъя гэд хоёулахнаа зурагтай болоод тэр өдрөө би сэтгэлээ хэлчихсэн юм аа. Тэгсэн мань хүн хэд хоногийн дараа нь хоёлаа яг ямар харилцаатай юм бол би ойлгодгүй гэж авд юм да. Тэр үед би дотроо за ёстой бүтгүүгээр байна да гэж бодоод би чам сайн надад таалагддаг гэдэргээд хэлсэн. Бараг л өдөөс аан гэж авсан. Тэгэл тэр үед найзуудаасаа нууж жоохон үерхсэн. Манай өрөөнд бөөндөө цугладаг байсан болохоор орой бөөндөө гараад явангуудаа манай хүн юмаа мартчих гэж хэлээд амар хурдан үнсчээд гүйдэг байсан. Тэгээд тэр үеэс эхлээд хамт амьдардаг болсон. Одоо бүр хамт байр түрээстэй амьдарч байгаа. Гэхдээ эмэгтэй араас нь гүйж хурдан ихсэн харилцаа хурдан дуусч магадгүй гэж бодсон ч бид хоёр нэг ч удаа хэрэлдэж маргалдаж үзээгүй жаргалтай байна. Бүр сэтгэл илчлэгийг хүртэл төрүүлж хийсэн юм тий. Тийм байна. Жохон төмс залуу юм шиг тийм байна. Төмс ч гэсэн ингээ би биэндээ болоод байсан болохоор тэр нөгөө найзуудаасаа хичээд юм мартчих гэж хэлж орж ирж үздэг гэдэг нэг өөр юм тий. Өөр юм. Эмэгтэй нараас нь хурдан ихэлсэн харилцаа хурдан дуусч магадгүй гэж боддог гэсэн байна. Тийм болов уу? Ямар гэдэг бол хүнээсээ шалтгаалах та тий. Харин тийм нөгөө хоёр хосын хоорондын нөө химистри болж байгаа байдлаас шалтгаалах. Түүнээс биш яг эмэгтэй төрүүлэл бичсэн бол тэр харилцаа хурдан дуусна гэд бүр яг факт бол биш байна. Хай, гадаадад ресторантад хоол идэж байхад зөөгч залуу нь амар өндөр царайлаг гадаад залуу байсан юм л да. Тэгэд найзуудтайгаа өстө хөөрх юм аа эдэргээл инстаграмын зориг гаргаж аваад дагалцаж билээ. Тэгэд нэлийн удаан бие биенээ дагалцаад л хэдэн сарын дараа дахиад нөгөө ресторандаа орсон чинь таниал сайн уу эдэргээл нэлийн яриа өрнүүлээд надад хандтай байгаа нэлийн мэдрэгдээд тэрний дараа зориг гаргаад уулзах уу гэж чат бичээд уулзваа. Жижиг хөөрхөн газар ороод хоол идэл би айгүй ичимхий монгол хэл дээрээ ч анх уулзсан эрэгтэй хүнтэй олигтой ярьдаггүй хүн чинь гадаад хэл дээр бүр муу ярина. Ядчихад нөгөө хэлээ сурч байсныг ч хэлэхүү амар лаг ярьж чаддгүй. Тэгэл надаас юм асуугаад л ингэсгийж хагаад гарах уу гэсэн утгатай юм асуухаар нь за тгий гэд хэлсэн чинь яг үнэндээ гэрлүүн хамт явах уу гэдэгт нь тгий гэсэн байсан. Ойлгоогүй биш хүнтэй их шуугантай байсан болохоор сайн сонсоогүй юм шиг байгаамаа. Тэгэд өөрөө ч мэдлгүй гэрлүүн явахаар болоод шал мангараа. За тэгээд гэрт нь очивоо. Тэгэл Монгол дуу сонсгож сонсгоол. Тэгэл надаас янз бүрийн юм асуугаад хүнтэй үерхдэггүй мүү? Яагаад үерхдэггүй гэхт нь үгүй тэгэл үерхдэггүй тэргээл хариулаад байж исэн чинь ер нь хүмүүстэй харьцаал өнгөрчт юм уу гэж тухайн үедээ би ойлгоод тийм ингээд хариулсан. Тэгэл өөр юмнууд ярьж агаад миний харих цаг болоод за дараа л дахиад уулзъя гээл салсан. Тэгээд дахиж уулзаагүй. Дараа нь харьцаал өнгөрд юм уу гэж асуусан асуултынх нь утгыг гинэт амар ойлгоод тэгсэн яг үнэндээ зүгээр уулзаал one night хийгээл явд юм уу гэсэн утгатай байсан байлээ. Тэгээд чаус хилээ ойлгохтой сурч ахгүй яав та. Өөрийгөө буруу ойлголцсон байж тээ гэл энийгээд өнгөрсөн. Чи тэгэл one night хийгээд явд юм уу гэсэн чи тий. Oh my god. Тэгээ нөгөө залуу болохоор өөрөө жоохон serious юм хүсчихсэн болохоор юм one night might гэсэн охиныг бол шууд явуулсан юм шиг байна тийм ээ тий. Яар хөрх. Яа. Тэгтээ бас амар зөрөгтэй үлдэлсэн юм шүү. Шууд гэрлүүн явж магаад тий. Тийм ээ тий. Надаас бас тийм зэрэг гарахгүй юм.
Юу яриад байгаа. Хашаа. Өөрийнхөө гэрт бол уулзч болох юм гинээс. Тийм. Тэгмэд нөгөө надаас яагаад танаад юу гэжтэй. Аль аль нь ингээд манад уулзвал safety гэдгийг мэдж байгаа хоёр хүн байвал амар хэцүү юм байна те. Тэдний уулзвал эвгөөж магадгүй манад бол би яахчгүй гэдэг тийм. Ёо эрэгтэй хүн тэгж бодох юм уу? Бодохгүй юу? За. Төвтэй явна гэж юу? Манайд уулзыг эмгтэй хүн хэлчихээр бас амар буруу сигнал болчих штэ. Сигнал болж магадгүй юм байна. Би болохоор ингээд одоо нөгөө танихгүй мэдгүй газар уулзчихснаас өөрийнхөө гэрт уулзчих юм бол амар сейф гэж бодож уулзвал зүгээр юм байна гэж бодсон чинь нэг тийм зүгээр нэг one night хүсэд гэртээ дуудаж ийн гэдэг сигнал болчихж бас магадгүй юм. Хөөх нэрээ ингээд ганцаараа амьдардаг хүмүүс яаж энийг ингэж яа гэм болов? Ингээд ганцаараа амьдардаг хүмүүс хоорондоо танилцчаад би л эхний дэйтэн дээр ч юм уу манайх руу очихоо гэвэл ягтах. Юу яриад байгаа л гэхээр шиг санагдаж ганцаараа амьдардаг шүү дээ. Ээж автайгаа шүү дээ. Кирилл юм унших ямар таатай юм бэ? Харин тийм ээ. За би өөрөө date to marry гэдэг бодолтой хүн. Анхны хайртайгаа 2 жил үерхэд салахтаа араас нь их гуйж өөрийгөө өөрчлөөд ч болов хажуудаа авч үлдэх гэж хичээгээд эцэст нь салаад дууссан учраас ёстой дахиж ямар ч эрэгтэй хүний гуйхгүй ямар тийм ч амархан итгээд үерхгүй гэдэг том юм бодчихсон байсан. Салсаасаа хойш 4 сарын дараа манай нэг эрэгтэй найз чи манай найзтай танилцаад үзэх үү дайггүй шүү гэхээр царайг нь харлаа бас дайггүй шүү. Өмнөх тохиолдлоосоо болоод нэлээд бардан бас нэг жилхүү чи наад найзтай хэлээд миний айжийг өгчихгүй юу. Наана их л дургу байх гэж хичээсэн. Маргааш намайг дагчихсан байхаар нь битүүхэндээ баярлаад буцаж тагаа 4 хоног хүлээлээ. Бүр тооцсон 4 хоног. Стори дээр лайк дарчаад л байхгүй. Ягаад ч минь хүнтэй л болцчих юм шиг санагдаад төрүүлээд сайн уу найзаа гэж биччихээд ичээд улайгаад юу ч болов. Одоо харьцаад 3 сар болж байна. Би бинийг мэдээд л явж байна. Них ярахгүй удаан харилцаанд туртай гэж хэлсэн л те. Гэхдээ одоо арай л удаад байх шиг санагдаад байна. Гэхдээ яг өөрөө босон гэж бодохороо цаашаа юм болно биз гэж бодож байна. Битүүхэндээ хизээ намайг гуйх юм бол доо гэд хүлээгээд л байгаа. Энэ харилцаа минь бүтлгүүтвэл дахиж ёстой яаж ч төрүүлж алхам хийхгээ. Тэр хүн маань сонсож байвал хойлоо ерөн сөүлмэт штэ. Бас удаан харилцаанд туртай гэдгийг чинь ойлгож байгаа ч арай л удаад байна шүү гинэ. Яа хөөхийн 3 сар. Гэтэ надад энэ бол удаан санагдахгүй байна. Тийм ээ. Тийм. Гоё яг амар гоё смут. Тэгээд би нэгээ таньж мэдээд ер нь үерхэлч бай. Serious үерхэл бол ялангуяа удаан байжгаад. Яавал бүр л гоё хта. Эсвэл бол нөгөө нэг юм honeymoon дуусчт юм болов. Тийм болов. Гэтэ нөгөө юу вэ те одоо залуу болохоор арай юм удаан 3 сарыг богино хугацаа гэж бодоод манай эмэгтэй болохоор 3 сарыг арай юм урт хугацаа болчлоо гэж бодод нь шүү дээ. Тэгэхээр ийм үед хин ийм ойлголтын зураг үүсгэхгүйгээр зүгээр яг ярьцсан дээр юм шүү те. Тийм. Тийм чи яг одоо ямар мэдрэмжтэй вэ? Serious үү? Хоёлаа official уу? Би итгэлтэй байна шүү гэлтэй. Тэгэл сайхан итгэлтэй байна гэвэл тэгэл пад юм шүү. 2 дугаар курсынхаа намар нэг-нэгнээ хараад жохорхож хэлсэн гэсэн эдэж Instagram, Facebook-ээр холбоогүй сургууль дээрээ таарах болгондоо хөөрхөн инээгээд мэдлээ зүрдэг байлаа. Instagram-ыг яаж хайсан ч огт олдохгүй. Хазар англи хэлний бие даатын группт Facebook-ийн байгааг хараад request явуулсан. Хэсэг хугацааны дараа аваад төд удалгүй reply хийсэндээ. Харьцдаг болоод өөрөө над руу Instagram request явуултал огт төсөөлөөгүй нэртэй хаяг байж үлээ. Тэгсэн миний Facebook, Instagram-ыг аль дээр мэдсэн highlight story-нуудыг үздэг байсан гэдэг юм да. Яагаад төрөл request явуулаагүй юм гэхээр айгаад байдаг байсан гэдэгтэй. Одоо үерхэд 2 жил болох ч байна. Уг нь найз залуу маань амьдрал дээр үнэхээр зоригтой хүн. Би маш зориггүй аимхаа хүн мөртлөө тэр үед айхгүй request явуулсандаа одоо баярлалаа. Октоудтай хэлэхэд үнэхээр таалагдаж байвал бартам зан гэсэн хаалтаа түр хаагаад зориглоод үзээрэй гэж хүсмээр байна. Хэрвээ зориглоод үйлдэл гаргахад нөгөө залуу чинь тоохгүй байвал окей, юу алдснаа хараарай гэд өөрийгөө хайрлаарай гинэ. Yes. Period. You don't deserve it. Гэж хайх хэрэгтэй тий. Хөрх. Би оюутан байхдаа 2022 онд J25-д ажиллаж эхэлсэн юм аа. Анх орсон зорилго маань хэрэглээний мөнгө өөрөө олох байсан. Сүүлдээ би энэ J25-аас заавал найз залуутай болж ээж гарна гэдэг босон байсан. Ашиглаар шүү гэхдээ. Тэгээд 2023 оны намар 9 сард манай нэг найз манай салбарт аюу хөөрхөн банд ажилд орсон чи ирж хараач чамд таалагдана гэдэл чухмаа чухам. Тэгээд би бас уухайн тасгүйгээд л очдөг юм байгаа үстэй. Очоод л анхны харцаар Young төгсөх курсын оюутан байсан болохоор тэр намар жаахан ачаалттай байсан үйлдвэрлэлийн дадлага ажил хоёроо зохицуулах гээд
Төд бодлого миний өөрийн ажилдаг салбарын менежер ихч Аниндо туслах менежер болчооч одоо энэ салбарт чийл байна гэд би ч заагаад тэгээд Ана гэд туслах менежер болоод нөгөө залуутайгаач романс үүсгэж гээл үйлдвэрлэлийн дадлгаач дуусгачих гээл гүйсэн намар байсан. Гэхдээ бүцэн одоо дундаа нэг хөөрхөн хүүтэй болчихсан амьдарч байна. Вау. Яар хөөрхий. Хай үнийг бичиж та хоёр минь уншиж байна гэхээр доглоод байж ядах юм шиг байна. Би одоо Герман сурдаг оюутан. Нэг өдөр манай ангид нэг Аз залуу суралцахаар ирээд манай энэ хавьд Аз хүн бараг байдг болохоор бас дотроо битүүхэн баярлаастай. Тэгээд хит хоног өнгөрч нэг нэний харахаас өөр юм хийдэггүй байсан ч нэг өдөр зэрэг орж Инстаграмыг нь асууя гэд төхөөд очвоо. Тэгсэн хараа өөдөөс бас төхөж ирээд монголоор сайн уу гэж авч ийн. Би ч гайхаад чи монгол хэл мэдтiin мүү гэж асуусан чинь өөдөөс чамааг анхаарад ямар улсаас ирснийг чи мэдээд жоохон сурсан юм аа. Яаж чамтай очиж яриа өдгөө мэдэхгүй хит хончлоо. Чамайг төрүүлж ирсэнд баяртай байна гэд одоо хүртэл харилцаатай байгаа нэг юм түүх байна. Тэрнээс Монголд эмэгтэйн төрүүлж очивол хямдхан амархан гэж их ярьдаг болохоор тийм үл тийхгүй л ах. Та хоёр энэ тал дээр юу гэж боддгоо хэлээд өгөөрэй. Love you байнга шин дугаар гарах болоход юу ч хийж байсан хамаагүй сонсдог шүү. Yes нөгөө Монголд яг эмэгтэйн төрүүлж очивол ингээд нэг юм төрүүлж амархан гэдэг тийм. Энэ яг мэдхгүй юм заяа. Монголд байдаг хандлага бол яг ийм. Тэгээ бусад оронд яадгийг мэдэхгүй. Гэхдээ би бас ингээд хэрвээ гадаадд байсан бол би л таалагдвал очиод Инстаграмыг асуухаасаа санаа зовхгүй хаа гэж бодоод байна. Ийм яриаг нэг тийм нөгөө юм мачуур биш те. Тийм сонин одоо залуучуудаас улбалаад гарчихсан учраас тэгэл байж л байдаг л хэл та. Тэгээ нэгт хоёр талаар ингээд эрэгтэй хүмүүс ингээд нэг уулзсан эмэгтэйчүүдээ би биэндээ амир их ярьдаг тохиолдод байдаг штэ. Тэрнээс бас эмэгтэй хүн айдаг гэж магадгүй юм байна. Энэ над руу төрүүлж бичсэн шүү дээ гэл зүгээр доо. Тэр нь ингээ нэг юм эрэгтэй хүний прайдыг нөсөхгүй өөрийнхөө прайдыг өсөхгүй гэх юм уу? Тэгвэл тэр залуу зүгээр жоон тэнэгэл залуу юм байна. Харин тийм залуучууд байгаа болохоор байдаг болохоор тийм Монголд яг ийм яриа байдаг нь угаасаа үнэн бах гэж бодогдлоо. Тэглээгээд таалагдж байгаа эрэгтэй өнөргөө бас ингээ зөрөгтэй болтол хийхгүй байх нь цаашаа гэж хэлж байна. Нэг офис суудаг байсан юм аа. Гэхдээ өөр компани болохоор яриа өргөх боломжгүй. За тэгээд IG-г найзаараа хэсэг дагуулваа. Манай найз бүр сториг нь SS хийж над руу явуулж байв штэ. Тэгж байгаад ер нь яадгийн ингээл өөрөө дагваа. Найзаараа яагаад дагуулснаа одоо ч ойлгодгүй. Тэгээд нэг сторинд нь ганц хаахаа дараал цааш өргөлж ирсэндээ одоо сайхан хосууд хоёр хүүхэдтэй жаргалтай амьдарч байна. Хоёр талаасаа л хардаг байсан юм байна лээ. Харж л байсан байх. Хараад л баг шиг байсан. Яар хөөх юм ээ. Үзнаш амар арга бай тий. Тийм байна. Найзараа дагуулснаа скриншот хийлгүүлээд ухааны хүү юм аа. Ихтэйчүүд нэрээ алах юм бас л. Тэгэхээр одоо ч бүр нөө Instagram чинь юу болох гэтлээ шүү дээ. Ийм paid болоод. Тэр амар сонирхолтой юм лээ тий. Тэр төлсөн. Ямар ч байсан хэдэн удаа сториг нь үзснийг нь харж болно гэлүү. Тийм тэгээд стори үзснийг нь харж болохгүй бас биш нөгөө би чиний сториг үзсэн байлаа гэхэд чам дээр би үзсэн гэж харагдахгүй. Views дунд нь байхгүй. Янари. Жохон сесси болоод байлаа шүү. Тийм байна. Би их сургуульд орсон намраа нэг хичээл дээрээ сууж байваа. Тэгсэн хөөх гэд уулга алтмар залуу орж ирсэн. Хиндэж зүгээр л царайнд л таалагдаад байгаа байх гэд тэгж байгаад л болж ухах гэж бодоод би өөрийнхөө мэдрэмжийг нөгөө хүнээ ажиглаж удаан харж байж шийддэг төрлийн хүн юм аа. Хэсэг хугацаанд өөрийгөө чадснаад хараад үзээ стил таалагдсаар догтлсоор байвал үйлдэл гаргах ингээд өнгөрвөө. Тэгээ 4 сар тэр мэдрэмж хിവэрээ харж гайхширч бодогдож догдолдог хിവэрээ байгаад үйлдэл гаргах гэд чаддгүй л байсан. Нэг хичээл дээр баг болж хийх ёстой байсан би та бодоод шууд л хэд хэдэн хичээлийн лекц дээр суудаг болохоор тараад арагшаа очиод баг болох хүн хэрэгтэй байна гэд тэгсэн илтгэр ажигаа өгсөн. Бас л вау гэд бодсон доо. Нэг жүжигчэнтэй үнэхээр адилхан тэр үед их илдэг санагдаж байсан. Тэгээд бичиж чадахгүй байж байгаад бичсэн. Гэхдээ тэр хичээлээр баг болоод ч нэгсэн харилцаж чадаагүй хөрхий. Тэрнээс хойш хэсэг зүгээр л хичээл дээр хардаг бусдаар ойртож чаддгүй байсан. Шулуухан болохоор асуух ив хаваа олохгүй ямар ч байсан найз өхөнтэй байвал гэж санаа зовоод нэг өдөр чамд харьцдаг хүн байгаа юу гэж тойруулаад асуусан байхгүй л гэсэн. Ер нь би ч тэр ч чат үргэлжлүүлдэггүй би ч чадахгүй үргэлжлүүлэх гэхээр мэддэг юм а мэдхгүй болж асууна. Тэгээд л дуусчдаг. Тэгж яван явсаар найздаа би цэцэг өгмөр байна гэсэн дэмжээд цэцгийн дэлгүүр хичээл дундуура хайгаад гол нь яг цэцгээ зориулж сонгох гээд би өөрөө цэцгийн дэлгүүрт ажилдаг байсан болохоор юм уу цэцэгний утга учирыг нь бодоод их л зориулж болгоод өгсөн. Тэгээд л дахиад л эргэлзээтэй байсан болохоор
нөгөө л асуултаа асуугаад дургу тухгүй байгаа ч юм шиг мэдрэгдээд дахиад бичиж чадахгүй тэрнээс хойш нэг л удаа таарсан. Тэгээд найзтай маань нэг хичээлд суудаг болж таарад саяхан ангийнх нь нүдэнд хичээлээ таслаад очсон чинь ирээгүй. Тэгээд л учрах ёстой бол учрах байхаа гэж зүгээр л тэр цаг нь эрхийг хүлээхээр шийдсэн. Хүнд гэхдээ дурлсан сайн болсон үедээ үнэхээр хөөрхөн үйлдэл зан чанар гарч ирдэг юм байна лээ. Үсэрч дэвхцэн баярлан харахаар тэр өдөр гоё болчихно гэд унсанд баярлаа би гэхдээ үнэхээр заяаны маань хань гэдэгт бүрэн итгэдгээ гинэ. Ааха. Өөрөө заяаных нь хань гэд ингээд итгээд байдаг. Цэцэг мэцэг боолгож өгөөд ингээд үйлдэл хийгээд байдаг. Нөгөө талаас бүр ингээд ямар ч эфорт байхгүй байгаа биш үү те. Тийм. Яг ийм юг орхигдуулсан. Энэ үнцгийг орхигдуулсан байна. Эмэгтэй нь үнэхээр хайртай. Тэгээд эрэгтэй нь одоо яг ийм тодорхой биш. Тэгтэл ингээд зүгээр ингээд болчигээ болж чад. Яг тий хайр чинь яг тийм мэдрэмжтэй болчигээ болж чаддгүй. Тийм байхад одоо нэр ямар ч тий. Ингээд тодорхойгүй байдал хүнийг амар тухгуйтуулдаг штэ муухай. Тэгмут ингээд шууд болно очоод чи яах гээд байгаа гэд олон асуучмаар юм шиг процесс хэрнээ тэгж чадахгүй л ахalta амар хэцүү юм аа. Тэг ингээд төгсгөлийн уншсан чинь бүр амар хэцүү санагдчихлаа. Тийм ээ. Заяаны маань хань гэд итгэж ийн гэхээр амар хайртай дурлалт хийлээ юм байна л та тий. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2020 онд 1-р курсэд ороод элсэгчдийн танилцах гээд ууланд гараад бөөндөө багц болоод хөөрхөн буйхай тэмцээний үеэр зохион байгуулах дотор нь нэг хөөрхөн ах байсан юм аа. Тэр үед ээж тэгсгээд өнгөрсөн. Тэгээд удахгүй Мойсийн дүрийн 2 давхарт жижигэн танилцуулах ивент чиг юм болсон. Гэтэл нэг клубд орж таарад нөгөө ах хүмүүст юм танилцуулж байснаа гарн дээрээ юм зурулах уу гэхээр нь тгий гэсэн чинь Among Us зурснаа. За болсон гэсэн. Гэтэл нөгөө зурсан зураг нь 3-4 хоног арилдгүй. Тэг бүр гарын санитол савн бүгднгээр нугасан. Зүгээр шалтак болгоод мессенжерийг нь таны зурсан зурагч нь олигтой арилдаггүй гэсэн чинь гараа угаа гэсэн чад ирээд би бүр шок. 3-4 хоног өнгөрчөөд байгаад угаахгүй л байв гэж тэг. Тэгээд би ер нь араас нь л ахаа та гээл клубын уулзалт өмнө энтерн тааруул хамт юм идий ганцаараа идэж чаддгүй юм аа гэсээр байгаад аваад үргэцэн. Одоо бол хүүхдийн тэгээд гэртээ хуушуур хийгээл байж юм да. Одоо бол би эрхлэхээс өөр ичид үзүүлдэггүй. Мушигдсан ч өгөөж тоортой амар дуртай да. Оо яа хүүхий. Ой хөөрхий. Ахаа гэсээрээ даваац. Найзуудаараа байдаг групп чатанд нэг найз маань энэ хартаа чиний одоо сонирхоод байгааг чинь хийдэг монгол хүн байна гэд инста явуулж байсан юм. Би ч хөөх тийм байна гэд анх инстаграмыг харж байлаа. 10k гаруй дагагчтай миний хувьд л од байваа. Сториг нь байнга үзсээр хурган крашалж эхэлсэн. Тэгээд нэг өдөр стори дээрээ надад туслах хамтрах хүн байна уу? Яг ингэж асуусан байгаагүй ч нэг иймэрхүү утгатай байна уу гэд сторид чихсэн байхыг нь өглөө 7 цагт олж хараад шууд л зориг гаргаад тэр сторинд нь reply хийгээд чат бичсэн юм аа. Миний яг тухайн үеийн төсөөллөөр бол ийм од хүн миний чатыг ч тоохгүй байх та. Тоосон ч нэлийн удчил хариу ирэх байх та гэсэн бараг тэр дороо шахуу хариу ирээд бит хоёр чатаар анхаал бисаар танилцчихсэн юм аа. Одоо тэгээд энэ залуутайгаа гэрлээд саяхан бүл нэмсэн. Хүүхдтэй нүүр бардам ээж нь аавынх нь араас гүйж авцсан штэ гэж хэлнэ гэж боддгоо. Хаяа би тэр сторинд зориг гарган хариу бичээгүй бол гэж боддог доо. Ийм нөхцөлд бас манай нөхрийн хэлдэг үг бас их тохирно гэж бодож байна. Ямар ч асуултыг асуугаагүй байхад хариулт нь үргэлж үгүй байдаг. Асуусан байхад 50% тийм байдаг. Ийм болохоор л асуух хэрэгтэй. Гэт та хоёроо баян сонсдог шүү амжилт. Oh my god. Хэд нэг уншиж өгөө дөө. Ийм нөхцөлд бас манай нөхрийн хэлдэг үг бас их тохирно гэж бодож байна. Ямар ч асуултыг асуугаагүй байхад хариулт нь үргэлж үгүй байдаг. Асуусан байхад 50% тийм байдаг. Ийм болохоор л асуух хэрэгтэй. Оо, энэ ямар гоё үг вэ? Ямар хөөрхөн юм бэ? Amazing. Ямар хөөрхөн вэ? Яа, догдолчлаа. За ингээ энэ дугаарыг араас баахан октод маань зөрг ороод бүр тинтэй болтын байна гэж бодсон тий. Хөрхөө. Харин тийш тий миний боддог юм яг тэр байхгүй юу? Ер нь бол ингээд эмгтэй хүнд зориг ороод эхний үйлдэлийг хийх хүртэл ингээд нэг юм амар том юм фактор тэнд явж байна да. Нэг бол ингээд анхны арч цар бүр ингээд маш хүчтэй дурлсан байж болно. Эсвэл үнэхээр ингээд таньдаг үнэхээр би энэ хүнэд таалагдаад байна гэдэг нэг хүчтэй мэдрэмж төрлөө дөө. За тэгэнгүүт одоо ингээд яах уу гэд ингээд нэг битгүү яах уу ч юм ингээд байжсны оронд ингээд би бол ингээд өмнө тийм байгаагүй л те. Тэгтээ ингээд яг төвшөө дээр л яг энэ мэдрэмж аяар хүчтэй төрсөн юм. Тэг ингээд асуу чи ингэж зовж байхаар тэг ингээд үгүй л үсттэй ингээд харин сэтгэлийн амар амгалан те ингээд үгүй л үгүй ингээд би өөрийгөө ингээд
move on хэлгээд өөр хүн сонирхох ч байдаг юм уу яадаг ч байдаг юм. Тэгээд тийм бол би яах юм? Тийм байсан юмыг би асууаг өнгөрцөн байвал яах юм гэж нэрээ бодогдсон юм байна. За энэхүү түүхийг унших өдрийн мэндэ та хоёртоо. Би сакс тоглодог 24 онд тэмцээнд орж байгаад нэг залуу крашилдаг найзаасаа асууж сошиал хаяг олоод тэр оройдоо инстаграмаар дагаад 2 минут хүрэхгүй буцаад дагаад эмэгтэйчүүд бүр нэг юм тоонд бүр үнэхээр сайн 4 хоног 2 минут гэж ивэл тэр амар чухалтай ер нь. Би чинь хичээд сандраад уцсны цаанаас хийхээ нэг тийм мэдрэмж байдэн шүү. Тэгсэн юу ч хамаагүй стори хиймээр санагдаад бид хоёрын өмсгөлийн дугаар адилхан байсан юм аа. Өмсгөлийнх нь тоог бичиж хийсэн чин төд бодлого реплай хийгээд гидсэн дэрвэхээ нисээл явцсан. Тэр шүнжэнгөө унтаагүй чатлсан. Бодлого хотод ирж уулзаад их л сайхан 3 сар 60 минут чиг л өнгөрсөн. Би чинь оюутан хичээлгүй өдрөө давхар ажил хийдэг. 6-аас ажил тарахаар оройдоо л уулздаг. Их л завгүй байсан. Тэгээд л энэ харилцаа удаагүй дууссан да. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Тэтэл бүтсэн байна. Тэр butterfly амар гоё тий. Бүтсэн ч бүтээгүүч ингээд юм. Тийш нэг юм. Нөр хөөрхөн нэг юм мемори болоод үлдчихэж байгаа байхгүй тий. Нэг. Зя. Сүлтгийн уншлаа. За. Эндээ өргөжлүүлцгээе. Сайн уу хоёроо би бүх дугаарыг нь алгасалгүй үздэг үнэн ч үзэж байна. Би өөрийн бүтэлтэй ч гэсэн төсөөл нь муухай тийм хайрын түгээ хуваалцах гэж байна. Би 12 дугаар анги байсан юм аа. Сургуулийн саксны аваргаар нэг хөрхөн хүүг олж харсан юм. 2 сарын 13-ны өдөр болгонд байдаг өдөр сургууль болгонд байдаг crash box-т захиа хийх гээд ангийнхаа охинтой цугтаа харж явдаг хүмүүстэй захиа бичээд хайрцагт нь хийх гэсэн боловч 14-нд нь захиаг тараана гэд хайрцаг хураагдсан байсан. Тэгээд мэрийн санаагаар нэрийг нь хаягдсан тэр захиаг ангийнх нь хаалгаар шургуулаад цугтаачихсан. Маргааш өглөө болоход захиагаа уншсан байх ёстой доо. Яагаад ямар нэгэн хариу байхгүй нь яг үнэндээ намайг гэдгийг мэдэж байгааг нь ч мэдэхгүйгээр хариу ирэхийг нь хүлээж байсан юм аа. Гинтэл над руу сайн уу та хүн рүү захиа бичсэн үү гэдэл ороод ирсэн. Тэр өдрөөс хойш бид хоёр танилцаад үерхэд аль хэдийн 780 өдөр өнгөрсөн байна. Гэвч төсөөл нь юу гэж бид хоёр хол цайны үерхэлд ороод тэр маань одоо цэрэгт явах гээд намайг илүү сайн хүнтэй уулзраад сайхан амьдр гэсэн. Сэтгэл зүрхний минь хамгийн том орон зайг эзэлдэг атлаа яагаад чамайг мартах ёстой гэж энэ захиа уншигдах хэсгийг мэдэхгүй байгаач хайртай шүү чамдаа эмигнээс нь маш богинохон бичлээ гол нь эхлэл нь бүтэлтэй байсан ч төгсгөл хүртлээ байж чадсангүй дээ. Юу цэрэг ч хол зай юм уу? Нөгөө юу юм болоо оюутан цэрэг мэрэг биш яг ингээд юм. Одоо тэгээ цэрэг албач 1 жил өстэй. 1 жилээс илүү болох гээд байгаа юм болов тэр хүн. Ямар амар үгүй. Намайг илүү сайн хүнтэй уулзраад сайхан амьдр гэсэн гинэ. Аав ээжнэрийн үед цэрэг албач 3 жил байсан юм биш үү? Тийм үү? Одоо 1 жил үү те? Тийм одоо 1 жил. Ясан гонхтой юм бэ? Тийм байна. Яг нөгөө юуг нь бүтэн төвийг мэдэхгүй болохоор тийм болов. Үй сургуулиудад crash box хэн байд юм уу юу? Бүх сургуулиудад байдаг гэхээр нь гайхалтай шүү дээ. Хөөрхийн дээ. Хөөрхийн. Би тэгээд оюутан байхад нөгөө нэг юу гэж ядгсэн шүү дээ. Нөгөө шүтэс crash, ном crash, UFA crash гэд Facebook-д. Эсөвчийг анханаас нь үзэж эхэлсэн Cinnamon Roll-ыг эхнээс нь дугаар алгасалгүй сонссон сонсогч нь байна. За түүхэндээ орцгоё. 10 дугаар ангид байхад нэг залуу шилжиж ирээд тэр үедээ би амар олон жил харилцаанаас салцсан жаахан юм байж тэр үедээ л их шаналдаг байж билээ. Тэгсэн тэр залуутай найзууд болоод их хөөрхөн ааштай залууд баг багаар татагдаад надад таалагдаж эхлээд нэлийн хугацааны дараа боломжтой таарах үед хацар дээр нь үнсээд сайн гэдгээ хэлээд аль биесний харилцаа 1-р ангиа төгсдөг жилээ орж билээ. Их жаргалтай байсан намайг ирж хичээлээс авна хүргэж өгнө ээж аавтайгаа танилцаад хоолнд ордог хоёр талын ээж аавууд бид хоёрыг их хөөрдөж хос юмнууд авч өгдөг байж билээ. Эхлүүлсэн шигээ бид тэр хөөрхөн харилцаагаа өөрөө тасалсандаа үнэхээр дотроосоо бид тэр хүнтэй хамт байх биш гэдгийг мэдрээд болохоор шийдсэн. Явах зам маань огтлолцоогүй юм. Ингээд 2 жилийн харилцаагаа орхиод хагас жил болж байна. Ямар урт юм бичвэ? Та хоёр зөндөө их хантай байдаг шүү. Нэнэж сонсдог ганц подкаст минь юм шүү. За та хоёртой love яа. Яагаад дуусгасан юм лөө? Мэдрэмж нь болох байсан бах та. Тийм ээ. Энэ хүнтэй хамт байх нь биш гэдгийг мэдрээд болохоор шийдсэн.
Сайн байна уу? Би байнгын сонсогч нь байна. Миний анхны хайр 10 жилийн нэг ширээний найз байсан юм. 6 дугаар ангиасаа төслөө нэг анги байсан. Уул нь эрэгтэй эмэгтэй сайн найзууд байж байгаад би 9 дугаар ангидаа сайн болчихсон юм. 9 дугаар ангидаа шохорхож харж байгаад 10 дугаар ангидаа бүр их хайртай болчихсон. 10 дугаар ангиас эхэлж гүйжч гэх юм уу сайн гэдгийг мэдрүүлж эхэлсэн. Бараг 3 жил шахуу ардаас нь гүйж өөртөө тасгаж эхлээд намайг хүргэж өгдөг болоод байнгын чаталж ярьдаг боллоо. Нэг дурсамжийг маш сайн сандаг. Бид хоёр видео колтод байж байсан. Гадаад өвөл цас ороод анхны цас байсан шиг санаж байна. Цас ороод би тэгээл хоёулаа уулзах уу гэж заснаар уулзаж анх удаа гарнаас нь барьж гэртээ харихтаа бөөн догтлол харж байснаа сандаг. Бид хоёр өмнөхөөсөө дотн ангийнхан энэ хоёр үерхдэг байхаа гэж ярьцгаадаг. Бид үгүйч гэж хэлэхгүй, тэмж гэж хэлэхгүй явсаар үерхийн агуурл байдаг болсон. Тэгээд бүх зүйл эндээс эхэлнэ. 11 дугаар ангид ангийн шинэ жил 12 сарын 29-нд болоод ангаараа хоол идээд кино үзчихэд явж котогдохоор болоод би коток маш сайн ундаг, бараг хүнд зааж өгөөд явж байсан. Манай хүн тэрүүгээр октоодод зааж өгөөл би энд тоглоал явж байгаад за харъя гэд гарч ирээд манай хүнч тэрийг анзаараад ардаас гарч ирж байсан чинь миний өмнө нь найзалдаг байсан хамгийн сайн найз бит хоёрыг учиртай гэж мэддэг гинэ байсан чинь тэр охин гарч ирээд аваад явчихсан. Тэр залуугүй. Нэг дундынхаа найз гарч ирээд аваа явчихсан юм шиг байна. Би за тэгвэл өөрөө явчих дөө гэд гэртээ хараад Facebook орж ирэхийг нь 3 цаг хүлээсний эцэст орж ирвэ. Би асуулаа хайччихад ирвэ гэсэн чинь цэг гэд охин ангаараа юм ярьж сууя гэд явсан. Чамайг дуудах гэсэн чинь чирээдч гэх юм уу хүчээрч гэх юм уу аваад явчихсан гэд. Тэгээд би уурлаад чи хүргэж өгөн гэсэн гэд гिचээд гисэн чинь би тэгээд яах байсан юм гэд бид муудаа 7 хоног шахуу нэг ширээнд сууж байж юу ч ярихгүй явсаар байгаад корона гараад бүх юм хаагдаад манай хүнч хөдөө яваад сүлжээгүй болохоор холбоогүй болоод нэлээд удсан. Хичээл ороход бид хоёр маш хүндий болсон байв. Би ч гүйсээр байгаад өөртөө тасгасан болохоор алтхыг ч хүссэнгүй. Ардаас нь гүйсээр лээсэн. Би бүр шүн гэрийнх нь гадаа очиж уулзахад одоо боли цааш нь ингээд хэрэггүй гэд хэлээд орчихсон. Тэгсэн 12 дугаар ангид манай ангийн охинтой өргөдөг болсны нөгөө охиных нь утсан дээр орчуулга хийж байгаад яаж ч байгаад үлээ мэдсэн. Манай найзад бид хоёр өргөж байгаа гэж мэдэгдмээргүй байна. Намайг дундуур нь ороод тэр хоёрыг салгачихсан гэдээ ойлгочихгүй гэдгээс айж байна гэд хэлсэн байсан. Би 12 дугаар ангиа маш хэцүү байдалд төгссөн. 2021 онд төгсөөд ангийнхантайгаа нэг ч уулзаагүй. Би одоо Солонгост байдаг. Сая 2025 оны 100 анх удаага ангийнхан хоёр эрэгтэй найз нэг эмэгтэй найзтайгаа уулзаж бүх учрыг мэдсэн. Миний нийлхээ болсон найз намайг арай л дэндүү муулж ярьсаар байгаад худлаа үгийг 1000 тавтал үнэн болдог гэдэг шиг чигэнтэн дагсаар байгаад бит хоёрыг салгаж байсныг мэдсэн. Одоо бодоход гомдмоор ч юм шиг, хайрламар ч юм шиг зөндөө турсамж бүтээж өгсөн анхны хайраа хизээж мартахгүй. Замбраагүй байж магадгүй шүү. Хэрвээ уншиж өгсөнд баярлалаа. 9 өгч таны бүх постонд ор зүрх үлдээдэг шүү. Аандаа ихч хөөрхөн хүүхчиг эрхэлж ярьж байгаа нь бүр хөөрхөн шүү гинэ. Ингээ нөгөө хайртай юм байж хүний үгээр үг хийх хамгийн тэнэг те. Хэрвээ тийм үг сонсогдоод байгаа бол тэр хүнтэйгээ шууд тулаал. Харин 3 дахь хүнийг ерөөсөө тэр харилцааны тойрогт оруулах хэрэггүй л юм л та. Яагаад хүний өмнөөс хүн яриад байдгийг. Харин тийм. Тэгтээ энэ охин өөрөө аваад үргэлжсэн юм шүү гол нь. Тийж ярьсаар агаад тийм. Би хоёр өөр тустай хүн гэж ойлгосон юм. Тийм үү. Би болохоор нэг л гэж ойлголоо. Тэгэхээр санаатаа үлдэл гад тий. Ямар зүг юм тий. Махайма. 10 дугаар ангидаа шинэ ангид ороод удахгүй нэг хүүгүнтэй хамт суудаг болоод надад гэрийнхнийгээ яриад л хамгийн юм хоорондоо ярьдаг андууд болвоо. 11-т ороод бас л хамт суугаад таалагддаг хүн идрээ хүртэл ярьдаг найзууд. Гэхдээ хаяа надад өөр хүмүүсээс жоохон харамлах сэтгэл төрөөд байдаг байсан ч тэр үедээ нэг их юм бодлого яжгаад 11 сарын үед яалч ч хөөрхөн харагдаад өөрийгөө ч гайхаа за арайгүй байхаа гэж бодоод удалгүй дотроо крашилдаг болоод тэгээ жоохон сайн гэдгийг мэдэгдүүлэх хөдөл хийнэ. Үлсэд байна гэсэн нэрээр хамтдаа хоол идэн ууланд гарна. Мань хүн харин нэг анзаарахгүй найзал гэж одоо тэгээд удахгүй өөр хүнтэй суудаг болоод хэсэг муудаад юм ярихаа болоод зуны амралт эхэлсэн. 100 гинэд чат бичээд 2 видео гомдлоод арай гайгүй эвлэрээд 8 сарын сүүлээр нэг уулзсан. 9 сар болоод хичээл эхлээд бас л юм дуурдаггүй хэвээрээ. Сүүлийн жил болохоор ч тэрөө зориг ороод сайн гэдгийг үнэхээр ил дэлэрхийлж эхлээд 10 сард нэг орой би шууд чатаар өөрт нь зөндөө удаан сайн байсан. Энэ гэд бүгдийг бичээд airplane mode асаагаад хэдэн минут салганаад
Юу гэсэн бол гэж айж уцаа харсан надад ч бас сайн гэд үерхэж эхэлсэн юм да. Бараг бүтэн жил зууралдаж байж үерхсэн яалтчгүй worth the time. Өмнө учирч байгаагүй тийм сайхан хүн хамгийн гоё хайраар хайрлуулж байна. Хичээсний эцэд 10 жилийн хөөрхөн хайрыг мэдэрч байна. Байнга сонсдог шүү хөөрхөн ихч нараа гинэ. Хүү 10 жилийн хүүхдэд ямар амар бичтiin бэ? Ямар мундаг. Том болчоод 10 жилийн түүхийг бичээд байна гэж бодсон чи харин тийм ээ. Сайн гэж бичснээ эрнээ удаасаад. Тэг ахтай ингээд нэг өнөр юм биччихээд ингээд хэдэн минут яахгүй. Тэгээ ингээд яг бараг цаг маг харахгүй байжсэн ч үччихэгүй л муухай тий. Яа тийм. Их сургуулийн 3 дугаар курстэй нэг өндөр бор залууг хараад л шууд татагдчих билээ. Өндөр болохоор анхны харцаар л татагдчихсан. Манай тэнхмийн доод курсын болохоор Facebook дээр suggested friend гэд гараад ирэхээр найзын хүсэлт явуулчихсан. Маргааш нь хүсэлтийг маань авчихсан байхаар найздаа хэлээд ярьж байгаад хөөрөөд hi I like you гэж чатчихсан. Найзын хүсэлт авснаа чатыг маань бол хардаггүй шүү. Тэгсэн оройн really гэсэн чат ирээ чаталж хэлж билээ. Чатлаад уулзаад цуг номын санд суун орцонд уулзсан хамтдаа котог тоглож байраад нэг хэсэг хөөрхөн явсан ч надад нэг л сэтгэлгүй юм шиг санагдаад тэгээд хоёр тишээ болж илээ. Харин дараа жил нь буюу 4-р курст ордог намар нөгөөх маань эргэж холбогдоод хэдэн удаа уулзсан чинь өмнөхөөсөө шал өөр мэдрэмж өгсөн. Чин сэтгэл мэдрэгдсэн гэхүү те. Тэгээд л үерхэж явсаар одоо нэг хөөрхөн хүүгийн ээж аав болчихсон байцгааж байна. Нэг залуугаасаа энэ ч надад сэтгэлгүй юм байна да. Надад л байна да. Энэ хүн надад үнэхээр сайн юм байна гэсэн хоёр эсрэг тесрэг мэдрэмжийг авч байсан гэхээр сонирхолтой л байдаг юм. X маань муу хүн биш байх, зүгээр буруу цагтаа учирсан байхаа гэж зарим хүмүүсийн хэлдэг үнэн санагддаг. Тэр үед зоригтой үйлдэл хийж чат бичсэндээ үрдүү талархдаг да. Энэ сонирхолтой л мэдрэмж юм те. Ингээд яг ингээд өөрөө таалагдаад бичсэн чинь за намайг сонирхгүй байгаа юм байна гэд. Тэгээ дараа нь тэгэнгუут ингээд надаа сайн юм байна гэд. Яг нэг хүнээс нэрээ мэдрэх гоё юм байна. Тийм. Эсвэл яг нөхөр нь анх бичижсэн үед нэг тийм хүчтэй одоо сонирхоогүй байж байгаа. Яг ингээд gap аваад болсон үедээ ингээд ийм ихтэй байсан байна шүү дээ. Бодсон байж магадгүй юм тий. Тэгэд яг тэр нөгөө нэг зөв цагт буруу хүн, буруу цагт зөв хүн гэдэг юу бас амар сонирхолтой. Одоо нэг хөөрхөн хүүгийн аав ээж гингүүд харин тийм гэдэг. Энэ reveal дандаа гоё юм тий. Одоо нэг хүүхдийн тэгээд л гээл. Сайн уу, хоёрын подкастыг шимтэн сонсдог сонсогч нь байна. Анх удаа өөрийнхөө түүхийг бичиж байна. Би нэг ч удаа хүнтэй үерхэж байгаагүй, Солонгост ирээд Tinder app хэрэглээд нэг залуутай хэсэг харилцаж байгаад нэг өдөр дугаараа солилцоод уцаар ярихаар болсон. Надад эрэгтэй хүний хоолой маш чухал санагддаг. Тэр залуугийн хоолойг сонсоод л шууд энэ хүнтэй би уулзах хэрэгтэй юм байна гэж бодоод маргааш орой уулзах уу гэд асуучихсан. Тэгээд маргааш нь уулзаад юм ярьж суухад маш гоё мэдрэмж төрсөн. Тэр өдрөөс хойш 2-3 удаа уулзаад би шууд чи бид хоёр яг ямар харилцаанд байна вэ? Чи настай үерхэх юм уу гэд асууцсан. Гэсэн чинь нэг хөрх инээснээ тийм ээ хоёлаа үерхье гэж баг хүчээр шахуу хэлүүлж гэж үерхэж байлээ. Үерхэж байж үлээ. Одоо тэгээд үерхээ 4 дахь жилдээ өнгөрч байна. Анхны түүхийг нь уншсанд баярлалаа. Яар хөрх юм ээ. Яг энэ охин шиг ингээд бүх юмыг тодорхой болгохдаг байх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол ингээд яг situation shift байгаад байгаа мó яг яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд чи яг яамаар байна гэд эрэгтэй хүмүүсээс тэгж ярьдаг бол амар тий. Харин тий. Тэгээд одоо юу аахгүй юу? Эрэгтэй талаас бас эмэгтэй юм шиг нөгөө нэг эмэгтэй хүн учраас ингээд нэг юм эмэгтэй төрүүлж үйлдэл хийхээр ингээд юм гомдооч хуй гэж бодоод нэг юм үгүй бол үгүй гэд нэг юм юу юм хэлж чаддаггүй гэж юм тунган тааруулж чаддаггүй юм шиг. Одоо жишээ нь түрүүний түүхүүд дээр бол бүр ингээд блоколж бариад бойлмол явмав гэл бас арай л амар муухай хариулнууд хэлсэн байж тээ. Тэгэхээр нэг юм гэдэг юм нэг сайхан ярилцаад байна гэдгийг хэлж чаддаггүй юм шиг. За би 10 жилийн сурагч юм л да. Тэгээд тэр хөвгүүний Instagram дээр харж байсан юм. Өвлийн амралтаас хойш дагалцаад чат бичгийг нь хүлээсэн. Миний репост эдрийг зүрхлээд байнга л стори үздэг байсан. Тэгээд хавар болоод найзуудтай сумлуулад шууд л бичсэндээ анх бичээд бүр амар догдолт сандарч байсан. Бараг анх удаа л эрэгтэй хүн рүү төрүүлж бичсэн. Бичиж үзсэн болохоор тэр ч юм уу одоо харьцаа болсон ч гэсэн миний номер 1 краш хэвээрээ байдгаа. Царай төрх бийнхаа эдэргээд яг л бүгд төгс миний тайпны хөө. Бид
хоёр ууг нь эхний хідэн хоног айгүй хөөрхөн чадалж байсан. Яриа хөрөө сайтай ерөн л айгүй давгүй байсан. Сүүл рүүгээ тэгээд манай хүнч завгүй болоод чадлах нь багасаад би дүрэгцсэн юм уу яасан юу юугүй л үерхэх нь холгүй байсан. Гэхдээ би уг нь үерхлээсээ өмнө дор хаяж 3-4 сар харьцдаг төрлийн хүн гэхдээ энэ хүн дээр бол анхны удаа байсан болохоор тэр алдаж болохгүй шүү гэсэн бодол толгой дотор 24-7 байсан. Ядж хахад тэр хүү маань яг нэг хүн сайн болвол тэр хүндээ үнэн лоял учрах ёстой хүмүүсийн замд хит салсан нийлдэг гэдэгт итгэдэг шүү би гэж чамд хэлье. За тэгээд бүтлгүйч гэсэн хідэн хоног догтлуулж инээлгсэн фейл турсамж маань иймэрхүү байла. Жохон замраагүй болсон байж магадгүй. Та хоёроо сонсох их дуртай шүү. Иймэрхүү юмнууд хүмүүст айгүй их байгаа хаа. Тийм. Эл яг бодглохлоор яг тухайн үедээ ингээд чат биччихэд ингээд хүлээж мүлээд догтлож байгаа тэр мэдрэмж нь амар хөөрхөн. Уртаа нөө хөгж мөгжлийн эможи болоо. Сайн мань уу энэ хүүтүгийг маань унших тэр өдрийн мэндийг альдаяа. Энэ хөөрхөлтэй түүх маань одоогоос 3 жилийн өмнө болсон юм. Тэгэд ангийнхаа бандад Хооланд нь уурч дурлаад бүр крашлаад харах бүртэл зүрхэнд нэг юм догтлоостой. Нэг сургууль болохоор өдөр бүр харна таарна. Таарх бүртээ нэг ширхэг чупа чупс штэ чихэрв. Амхандаа ходоод орно яриад байгаа юм. Тэгээ чармааж хаягийг нь олоод төрүүлээд чад эхлүүлвэ. Нөгөөх маань ч зөрүүлж шүү. Тэгсэн би бүр дургалдаас хороод никнеймийн Crash Odd гэд өгчихсөн. Crash гэдэг одны эможи гэд өгчихсөн. Одоо бодохоор хичээд байна. Харахаараа л солиорно гэдэг нь л болно. Тэр маань үнэхээр толгой сайтай. Хаасайгүй Мати олимпиадад бэлдэж ороод л медаль зулгаагаад гараад ирнэ. Нэг удаа медаль авахлаар нь медаль авсанд нь баяр хүргэе. Сүрэн бууж зүрхтэй эможи. Гээл явуулаад хайсан. Нөгөөх маань баярлалаа л гэж. Би бас хөөрхөн романтик. Гэвч би түүнийг 6 сарын 1-нд хамгийн сүүлийн удаа хараад тэрнээс хойш хараагүй явсаар төгсөж өгсөн. 9 сарын 1 боллоо. Доглол дүүрнүүдээр краша ирээд хайгаад олсонгүй бүр байдаггүй. Тэгээд ангийнх нь нэг ихчээс асууж сургуулсан чинь шилжээд явцаан гэдэг мэдээ хэлсэн. Тэр мөчөөс эхлээд гунигтай охин болж байгаа юм. Ингээд л хороогийн тавилангаар ч ихүү, хувийн шилтгаанаар ч ихүү хагцсан юм да. Бас нэг юм хэлэхэд би үнээр их хараас нь гүйсэн. Төрүүлж алхам хийгээл яваад байсан. Гэхдээ л ингэж бүтлгүүтэж төгссөн дөө. Энэ хүртэл уншсан баярлаа. Cinnamon Rose-ыг шимтэн үзэж сонсдог шүү. Амжилт. Сайн уу та хоёртоо болон бусад сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргье. Миний түүх урт биш ээ. Би одоо 24 настай ажилчин ангийн эмэгтэй байна. Бага ангиасаа өдийг хүртэл нэг залууг мартаж чадаагүй л явна. Тэр хүнийг харахаараа санамсаргүй тааралтаж, уулзгаараа догдолж сандардаг хэвээрээ. Нэг мэтгэд амьдралын минь 12 жил энэ хүний хүлээсээр байгаад өнгөрчээ. Энэ хугацаанд өөр хүмүүстэй болцож үерхсэн ч энэ хүн миний сэтгэлд маш том зай эзэлдэг болохоор нэг л болж өгдөггүй, удалгүй салдаг байлаа. Сэтгэлийг мань өөрчлөх харилцаа надад таарч магадгүй гэж итгэдэг байсан баг. Би одоо тэр хүнтэй холбоогүй, танилуудаасаа хаяад хүний талаар сонсдог. Зүгээр л холоос тэр хүн сэтгэлээ тулгалгүй хайрлаад явсаар. Тэр хүний хүлээдэг нь магадгүй надад л тэгж санагддаг байсан бидний онцгой харилцаа байх. Энэ байдлаасаа салаад шинээр бүгдийг эхлүүлмээр л байна. Зориг зөрөхгүй хуучнаа мартаж чаддгүй би боломжгүй хүсэлтэйгээ 2026 оны 4-р сарыг өнгөрүүлж байна. 12 жил гэдэг чинь ямар урт юм бэ те? Бичгүй байгаа шалтгаан 12 жилийн турш юу байж болох вэ? Төрүүлж үлдлэхгүй байгаа. Тэгэхээр тал маань бас нүүг гэдгийг хэлсэн байдаг юм болов уу? Тийм юм болов уу? Нүүг гэд хэлсэн ч бодогдоод хүлээгээд байдаг юм болов уу? Би лаг эмэгтэй найрсан харилцаа хол явдаг гэж боддгоо. Нөхрөө гадаадд байхад нь бичээд би чамтай суун гэсээр хагаад суугаад одоо жижигхэн бэбигээ хүлээ. Би ч нөө охтуудаа хэлэхэд хайртай залуугаа найраарэ. Вау. Гэр тооч тодорхой юм бэ? Энэ яг манай үеийг. Бид эцэг. Отго юм байхгүй юу? Тавчхан тодорхой болчихсон шүү дээ. Яар хөрх юм бэ? За 10 жилд байсан юм аа. Манай доод ангийн банд үнэхээр гоё волейбол тоглолдог. Тоглолт бүрийг нь үздэг байсансан. Нэг удаа өөр газар руу тэмцээнээр явхаар болоод вагонд ч болов хамт явж тоглолтыг нь үзэхийн тулд тэмцээний өмнөх оройн ангийнхаа волейбол тоглолтог найз охтоо ятгаж байгаад тэмцээнд орох баг босгоод явж илээ. Вау. Тэмцээний өмнөх оройн найзуудынхаа гэрт очиж гуйж ятгаж байгаад явхаар шийдсэн нь миний хийж байсан хамгийн галз хөдлөлүүдийн нэг байсан. Тэр үед замын үдэд очиод таньдаг хүнч байхгүй байж аав ээжтэй ч хэлэхгүй явхаар
зориг шуулуудаж билээ. Яг л хүссэн шигээ тэр бандтайгаа вагонд нэг местэнд суугаад явсан ч ичээд юм ярьж чадаагүй. Гэхдээ хамт яваад нэг тэмцээнд ороод манай баг хожигдсан л доо. Түүнийхээ тоглолтыг үзээд дэмжиж галзуу турсамж бүтээсэндээ хизээж харамсдаггүй. Вау! Крашийн төлөө волейболын баг бүрдүүлж ийн гэж боддоо. Вау! Яр хөөрхий. Бас явъя. Замын ud орчоо дэрээ. Тэгээ найзууднаас явдаг ямар хөөрхий вэ? Өстө хөөр. Баг хожигдсан. Вау. Том үнэн царайлаа гой хүстэй, гой гартай ахыг анх сивүүд харж байсан. Тэгээд би эцэндээ дүүгээрээ IG-г авахуулаад нэлээд удаан дагалцаж явсан. Тэгээд чат хүлээсний эцэст мань хүн над руу бичээд орж ирж байна. Тэгэл ер нь өргөлжилсэндээ. Гэтэл нэг өдөр өвлийн амралтаар нөгөө гар чинь надаас мөнгө асуугаад би бүр шок. Тэгэл айлын ганц хөө болохоор гайгүй байх гэж бодоод өгсөн л дөө. Гэхдээ надад одоо болтол өгөөгүй. Ер нь л жаахан дураараа эрх айлын ганц хүү байна лээ. Тэгэл ер нь дандаа надтай нэмэх 18 юм ярьдаг байсан. Би уурлаад би ингээд байгаад ч дургу байна гэж хэлсэн ч нэг л харилцаа эдэр нь хүндирөө. Тэгээд ер нь намайг ашиглах гээд байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд зайгаа барьж эхлээд одоогоор харилцаагүй байгаа. Нэрээ сансан чинь намайг бүр 2 сарын 14-нд хос юм аваад уулзах уу гэсэн. Тэгээд хос юм авахдаа бүр 50 гэж авд юм да. Би бүр гайхаад өмнөх мөнгө ч өгөөгүй байж яаж ингэж хэлж чадчихна гэж бодсон. Бас нэрээ тэр мөнгөө авчаад хэд хоног бүр тагчиг болоод тэгсэн чинь надад худлаа ирсэн байвал яг уу хуцыг нь хүн хулгайлаад баахан хүнээс мөнгө авсан эдэргээд би тэгээд гиний юм болохоороо итгэсэн сүлд нь олж мэдсэн. Надад бүр анх танилцахдаа нэрээ ч хэлээгүй. Тэгээд бүр мөнгөний хэргийг олж мэдхдээ л нэрийг нь мэддэг болсон. Айгуу заван гар. Эртгэн ойлгоод холцсон ашгүй дээ тий. Ойлгосон сайн байна. Эрэгтэй хүн тэгээд юу мөнгө асуугаад ирэхээр л нөө штий. Ингээ боддоо эрэгтэй хүн чинь ингээд эмгтээдээ ингээд хамгийн мундаг нь хамгийн кул нь харагдахыг хүсдэг байхгүй. Тэгээд тэгж харагдахыг хүсэж байгаа хүнээсээ мөнгө байна уу гэж асууна гэдэг чинь нөө тэнд ямар ч юм хайрын чамайг хүндэлсэн хайрлыг гэсэн мэдрэмж байхгүй юм л гэсэн. Анх намар эхлээд удаагүй байхад сонсогч дүрмттэй модны доор сууж байгаа залууг хараад зүгээр өнгөрчихвөл дараа нь харамсах юм шиг санагдаад найзаа шортож байгаад IG-г нь аваад дүрмттэй малгайтай байсан болохоор царайг нь хараагүй хэрнээсээ л бараг хувцсанд нь турлаад Instagram-ыг авснаач мартаад явж байгаад орой нь утсаа шалгасан чат бичсэн. Намайг тогтож хараагүй байж IG аваад тэгснээ өөрөө биш найзаагаа явуулаад сонирхолтой охин бэ гэд бичсэн байсан шүү дээ. Тэгээд л бичлцэж байгаад манай сургуулийн намрын спорт өдөрлөг болоход ирж уулзаад бас айгүй хөөрхөн хүүхдийн хайр шиг догтлоод хэсэг бичиж байгаад нөгөө хүнийх нь X нь гарч ирээд тэгээд л туссан да хаха. Гэхдээ илүү дутуу юмгүй яг гой турсамж бүтээгээл жижигхэн мэдрэмж төрүүлээл туссан болохоор харамсдаггүй. Ямар хөөрхий намайг тогтож чараагүй юм байж Instagram аваад тэгснээ өөрөө биш найзаагаа явуулаад сонирхолтой охин бэ гэдэг чат ирсэн хэр гоё чат энэ тийм ээ. Амар урт юм байна хаа. За. Би оюутан 3 дугаар курс эмэгтэй хүний хувьд их нандин түүхий. Бид бинээ зүгээр л зүс мэдгтүүдээ байсан юм. Манай параллел анги бид нэг тэмцээнд оролцохоор болоод анх танилцсан. Тэгээд арай гайгүй андаа найзаа гэж танилцаж явж байгаад манай найз бид хоёрыг холбоод шийплээд та хоёрыг би нийлүүлнэ гэж лачин шийпэлдэг байсан. Надад байнгаар нь чамд өөрөөр ханддаг, чам руу өөрөөр хардаг, чамд дуртай, чамайг ярьдаг гэдэл би хиндэ тоохгүй байж байгаад түүнийг анзаараад үзэхээр над руу ширдэж байгаа нь мэдрэгдээд өөдөөс нь харангууд өөр тийшээ хараад байгаад байсан. Сүүлдээ би өөрөө түнс татагдаад сайн болчихсон. Байнга ширтээд л. Сүүлдээ бид хоёр хоёул ичихгүй би бинээсээ харцаа салгаж удаан ширтэлцдэг болчихсон. Ялцчгүй надтай өөрөөр харилцдаг нь надад мэдрэгдээд л би өөрөө догтлоод бүр эмгтээлэг болоод хачин сайхан байж илээ. Намайг хүргэж өгч мөгөөд хачин гоё хемистри үсээд 1 сар шахуу хугацаанд тийм байж байгаад шалгалт шүлэг болох гээд завгүй болоод тоохгүй байсан юм. Тэгээд би бодож түнсдэгдээ илчлэхээр болоод харилцдаг хүн байгаа юу гэд чат бичсэн. Хэдэн цагийн дараа байгаа гэд хэлээд миний мөрөөдөл дууссан юм. Манай эрэгтэй найзууд түүнийг нэг охинтой цуг явж байхыг нь харсан гэсэн. Тэгээд бас өмнө намайг үргэлж ярьдаг байсан чамд сайн байсан шүү дээ. Яагаад бицэнгүүвэ гэд харамсаж суусан. Удалгүй тэр үерхсэн гэж дуулцсан. Би ч болоогүй жил гарan босон. Түүнд улмаас сайн болоод байсан. Тэр хүн надад гүн хүрсэн юм шиг бэлээ. Аргагүй л дээ тэр миний ахын хайр анх удаа тийм сайхан мэдрэмжийг түүнээс авсан. Уул нь би тэрнээс өмнө хүнтэй үерхэж явсан. Гэхдээ
өөр байсан. Энэ 1 жилийн хугацаанд тэр үерхсэн охинтойгоо 2 сар болоод салсан. Тэгээд би мэдэж байгаа ч гэсэн үйл хийж чадаагүй зүгээр л холоос хараад хаягийг нь стоктоод найзуудаас нь сураг ажиг тавиад сургууль дээр нь түүнийг байнга байгаагүйг нь шалгаж нүдэнд нь хүртэх гээдлийг хачин юм хийсэн. Гэтэ тэр лав энийг мэдэхгүй байх. Бид хоёр дундаа нэг найзтай. Тэр найз маань надад өөртөө чаталж байсан. Чата над руу скриншот хийж явуулахад тэр намайг одоо хүртэл боддог. Заримдаа догтлоод байдаг. Эргэж хардаг. Гэхдээ түүнийг би гомдоомооргүй байна гэж бичсэн байхыг нь хараад тэр найзаараа дамжуулж өөрт нь сайн хийвэрэ гэдгийг нь хэлүүлээд дахиад өөртөө хүлээлт тавиад өөрийг нь над дээр эртэл би хүлээгээд суугаад байсан. Түүнтэй таарад мэдлэг төдийл нөгөө мэдрэмжүүд улам гүнзгийрээд дахиад түн дулаад байсан. Би маш удаан төвчээртэй хүлээсэн ч тэр ганц чариу байхгүй бас өмнө холбоотой байсан охинтойгоо харьцаж байгааг нь дуулаад өөртөө бууж өгч түүнийг сайнаар бодож зүрхэндээ хадгалаад өөрийгөө хүчээр л болиулж тэр хүнээс олцсон доо. Бид хоёрт нийлэх боломж байсан ч миний зориг хүрээгүй айлын адтай охточиг болох зориг надад тутсан. Гэхдээ тэр миний дурлсан залуугаас тис өөр болчихсон байсан харамсалтай. Харima. Тэгтээ тэгэл нөгөө болохгүй болохгүй л байсан. Яа ч юм гэхдээ уншиж хахад би нэг юм юу юм шиг болцсон юм шүү. Тийм болцсон юм шиг. Тэг ингээд юм учрахстай хүмүүс юм шиг санагдаад. Тэг хүлээсэн ч арай өөр тусчихлаа. За 2020 онд би сумын сургуулийн 11-р ангийн сурагч байсан юм. Өвлийн амралтаар цагаан сар болох гээд эмээтэйгээ дэлгүүр орж яваад нэг хар дээлтэй өндрөх тэрэг төрцөн усанд явж байхыг хараад хөөх ямар гоё ах вэ гэж бодоод л хий юм бол гэж таних гэж хичээсэн. Үнэхээр тэр л байна гэж сумын таньдаг хүмүүсээ багцаалдаг шиг тэр ахыг үнэхээр танихгүйсэн. Гэртээ хараад хамт явж исэн ахыг нь таньдаг байсан болохоор тэр ахын фейсбુકийг ухаад хамт ахуулсан зураг хүргийг нь олоод манай сургуулийн төгсөгч надаас 4 дээр ангид сурч байсан зэргийг нь мэдэж авсан. Тэгээд фейсбુકийг нь олоод орсон чинь фейсбુકийн найз байсан. Хизээтэй найз болсон фейсбુકт ийм ахтай найз гэж ч мэдээгүй явж байсан байгаа юм. Тэгээд л ажиглаж өсөндөө тэр хавар стори хийхээр нь л баярлал зургнууд дээр нь лайк дараал харж агаад нэг удаа инстаграмаар дагалцъя гэсэн стори хийсэн бахаар нь yes дараад тэгээд би төрүүлээд инстаграмыг нь олоод дагсан чинь төрүүлээд дагдаггүй. Би тийм гэж дараад тэгээд төрүүлээ дагчаад байхад гэж бодоод чатаар зөрүүлээрэ гэд бүр биччихлээ. Тэгсэн нэг юм за үгүй ч гэхгүй харснаа таг байжгаад бараг 2-3 хоногийн дараа зөрүүлээд дагсан. Тэрнээс хойш гэхдээ ер нь буугаад өгсөн энэ ахтай би ч үерхэн гэж юу аах вэ? Намайг ч танихгүй гэж бодоод нэг их юм бодохгүй явсаар байгаад 6 сарын 17-нд ягаад ч юм гинэт би үеэлтэйгээ эмээгийн очиж хонож байгаад өөрийнхөө сторинд ганцхан тэр ахыг харахаар кастом хийгээд энэ сторийг харж байгаа та миний краш шүү гэд хийчвэ. Яг унтах гээл 10 цаг өнгөрч байхад тэр ах хаахаа дарснаа өө андуурчлаа гэж чатчихсан. Тэрнээс хойш өстой зай завсар өгөлгүй чат бичсэндээ хахаа тэгсээр байгаад намар болоо тэр ах хот руу явах гээд нэг удаа уулзъя гээд анх удаа уулзаад тэгснээ намайг шууд хөтлөөд тэгээд л тэрнээс хойш 6 жил үерхэж байна. Энэ хугацаанд би 12 дугаар ангиад төгсөөд ангаахт ороод төсөөгөө л явандөө төсөөлчих байгаагүй хүнтэйгээ үерхэд хамт амьдраад явж байна. Яар хөөрхөн аргатай охин бэ яа. Яа хөө юм зүрүүлээрээ тэр үед яг тэгдэгсэн тийм лайкаар дагхыг дагхаар. Cute. Яг нөгөө юм биччихэд араас нь андуурчлаа гэдэг нэг арга байдаг те. Хөөрх юм. Хүүе зөвхөн тэр ганцхан хүнийг харахаар кастом стори хийдэг. Инстаграм дээр боломжгүй үстэй. Болт юм уу? Facebook дээр бол болдог. Ингээд тий яг нэг хүнд specific гэдэг тохиргоо байдаг. Instagram тэгэхээр Facebook юм болов уу? Instagram бол тэгж болтгүй шиг санагдаад байна. Би Facebook дээр туршиж үзчихсэн бахна ш тэгэхээр. Cute. Вау, бас нэрийн ширээ арганууд аяг мэдээж. Тийм ээ тий гоё. Сайн уу Cinnamon Rolls-ийн үнэнч сонсогч нь байна. Би ч төгсөөд удаагүй л дээ. Гэхдээ намайг 10 жил байхад би нэг ангид дөнгөж хилжиж ороод удаагүй байхад манай ангийн нэг хөвгүн надад сайн болж байсан юм аа. Тэрийг нь би мэдчихсэн. Гэхдээ надад ерөөсөө зэтгэлээ илчлээгүй. Гэхдээ надад сайн гэдгээ мэдэгдэхүү зүйлүүд хийдэг байсан. Тэр үед би ерөөсөө хүнтэй үргэлж үзээгүй байсан болохоор хөөрөөдч гэх юм уу төрүүлээд бичиж эхэлсэн. Тэгээд нөгөө хөвгүний шалсаар хагаад надад сайн гэдгийг нь хэлүүлжүүлээ. Тэгээд шууд үргэлжчихсэн. Одоо бодоод байхад би их яар үйлдэл хийсэн мэлээ.
ямар ч үерхлийн мэдлэггүй хоёр хоорондоо яаж харьцахыг мэдэхгүйгээр яарч үерхсэн бүр тэр үедээ боддоор яг гоё харилцаач үүсгэж үзээгүй байсан. Үерхэж байх хугацаанд ч юу ч баг яриаггүй, хүний урмд хөдөлцөж ч үзээгүй. Гэхдээ бас нөгөө талаасаа ямар ч санаачлагтай зоригтой юу ч хийгээгүй болохоор сонирхол буурчихсан. Тэр хүн маань өөрөө бас маш ичимхий хүн байсан. Тэгээд 7 хоногоос салчихсан. Гэхдээ салах үедээ миний үерхэх хүсэл бүр байхгүй болчихсон байсан болохоор салах гээд янз бүрээр үтсэн. Тэр үедээ зөндөө муухай ааш зан үйлдэлүүд гаргасан болохоор бас гондоочсон болов уу гэж боддгоо. Надад сайн болж үерхсэн байхад нь би бүр ягч сайн болж чадлаггүй үерхлээ тусгасан. Тэр үедээ зүгээр би сонирхолгүй болчихлоо. Уучлаарай гэд хэлсэн бол арай дээр шулуухан байх байсан болов уу гэж боддгоо. Гэхдээ энэ үерхлээс хүн ер нь ялангуяа эмэгтэй хүмүүс нэгэндээ өөрөө илүү сайн биш, өөр чинь илүү хайртай хүнтэй байгаарэ гэдэг үе бас тиймч их бодгоо байсан. Зүгээр л өөрөө ч хайртай, өөрт чинь ч хайртай байж чадах хүнтэй байх ёстой гэж боддог болсон. Одоо би 21-тэй. Одоо ч хүртэл True Love-тайгаа уулзраагүй юм да. Тэгээд та хоёроо дэмждэг шүү. Дахиад зөндөө олон гоё подкаст хийгээрэй. Яарсан бэнтэй тийм ээ. Хүчилж сайн яаж гэж хэлсэн болоо хэлж. Зя Girls Night хийж явж байгаад night club орохоор болоод хуваагдаад таксинд суусан. Би ягаад ч юм урд сууж таарад бас эфемер чойжогийн ахин дахин дурламар гэдэг дуу яваад дуулж байгаа л хажуу тийшээ харсан чинь жолооч нь айгуу дажгүй залуу. Ганц нэг биер ууцсан байсан болохоор бүр хөөрхөн харагдсан. Тэгээд буухта би түлчээгээд данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь утасныхаа дугаарыг бичээд орхисон. Цоо ирүүлсэн болохоор бүр хөөрхөн хизээч надаас ийм үйлдэл гарахгүй. Би ер нь жоохон интроверт талтай гинэ. Үгүй тэ яасан юм бэ? Үгүй дууссан юм уу? Ээлтэй. Вау. Харийнхын үедээ 2 парт бол. Тийм болов. Үгүй. Энийг үргэлжлүүл сонсё. Тэ нөгөө залуу нь утгыг харсан юм болов уу? Гоё л арга юм тийм ээ. Яа, олж ийн. Бүтээгүй нэг компанид цуг ажилладаг байлаа. Нилээх ажилтнуудтай том компани л да. Загнуулах хүртлээ тийм хүн ажилдаг ч гэж мэддэггүй байлаа. Тэр нэг жилийн зам манай компани тооллого хийхээр болж би тухайн тооллого хийж байгаа ажилтнуудад цалин бэлтгэдэг ажил ногдов. Уул нь шал өөр ажил хийдэг хүн л те. Дараа нь цаасаар ерөнхийдөө батлуулах байсан болохоор тооллого хахасан хүмүүсээс цаасыг нэхэд хилтэс тус бүр дээр очиод явж байсан нэг залуу учиргүй намайг загнаад байна. Би ч гайхаад хүнтэй айтайхан харьцаж мэддэггүй сонин залуу вэ гэдэг сэтгэл үлдчихвэ. Дараа нь ажил дээр сагжээс дээр намайг загсах хүн гараад ирвэ. За нэг компани юм чинь ингээд хүсэл явуулваа. Би өөрөө тэгсэн нөгөө сонин залуу шууд хүсэлт аваад хай гэдэл ороод ирж байна. Тэгээд өөрийнх нь надад муухай хандсныг нь хэлээд тэрнийг гимшээд ч юм уу найр харгаан ч юм уу мэдхгүй болзоонд ураад явах шиг болсон. Тэгсэн баг гэрийнхээ хувцастай гэрийн гадаа ирвэ. Тэгээд л шок. Ямар сони хүн бэ гэж бодоод юм яриад уулзаад үзсэн чинь дайггүй шүү. Тэгээд тэр өдрөөс хойш болцоод ирэхэд хамт амьдраад гэрлэлтэд батлуулаад одоо нэг сонин залуутай суудсан. Бүр хүүхдийг нь гаргацсан байна. Сонин залуутай суудсан. Сонин загнаад идэг залуутай суудсан. Ингээд хүүхэд уншихаар сони юм аа. Эмэгтэй хүн ингээд нэг ямар сони гэж бодож байгаа дурлцгаа. Яа, харин тийм эсвэл 10 жил тахта андаа мандаа гэж яагаад тоглож моглож байгаа дурлцсан. Ах тоодгүй байж байгаа. Чохоргож эхэлхий тий. Зя. Шайнуу хоёроо энийг хараад шууд ороод ирлээ. Би н одоо 23-тай найз залуутайгаа 4 жил үргэж байна. Гэхдээ энэ бүхний эхлэлийг би хийгээгүй бол одоо ингэж бичиж суухгүй байлаа. Би холбооны бүгд наримдах Герман улсад амьдардаг. Би анх энд 18-тай хотосооч гарч үзээгүй яандал гэмээр юм ирж байлаа. Мангартаж маанагтаж ажил хийж майлж явж хагаад 1 жилийг өнгөрөөлөө. Тэгээд манай ажлаас намайг сайн дурын 7 хоногийн нэг тийм яг зөвхөн миний үеийнхэн зориулсан семинар гэх юм уу. Тэгээд л би чинь за ажил хийхгүй л байвал яах вэ гэдэл өөртөө мангар ихтгэлтэй нэг лаг хэл мэддэг юм шиг өөрийгөө очиод л бүртгүүллээ. Тэгээд л тэр өдөр минь ирж ачаагаа баглаад л арай гэж байрлах газараа очиод шууд бүлэгтэй орлоо. Тэр өдөр амар их хүүхдүүд ирчихсэн бид хэдийг 2 бүлэгт хуваасан юм. Тэгээд л нэг том өрөөнд бөөнөрөө суугаад л би нэг жижигхэн зөвхөн бөөн шаруудын дунд бүндийгөө суучихсан. Хилээж олигтой сураагүй арай гэж өөрийгөө танилцуулаад ёо. 2 хоногийн дараа хөөхөн өөрсдийн практикаа олцгооцсон. Германчууд болохоор орой болгон пи уудаг. Энд бүр хүүхдүүд 14-төөс ууж эхэлт юм лээ. Тэгээд л би ч өнгөрөөд л өөрийгөө лаг том хүн боллоо гэдэл савсганаад л уулаа да. 4 балгаад л халлаа да.
Тэгээд ирснээс хойш надад нэг хөөрхөн хөвгөн нүдэнд туссан байсан. Өндөр, блонде, лаг ногоо нүдтэй, над руу байн хараад байгаа ч юм шиг. Өөрөө өөртөө тэнэг юм бодож өөрөө эхлээд сайн болоод л ой. Нөгөө халсан зоргоороо нөгөөх рүүгээ яваад л ядаж байхад алкогол хэрэглэхээр нүүр хүзөө таг улаан нөгөө хил мэдхгүй тойрог дундаа арай гэж хэдэн өгүүлбэр эвлүүлдэг охин чинь нөгөөдгийг чинь асуултаар бөмбөгдөөл гэнэ. Чиний нүд ямар гоё юм бэ энтер гэж мессеж орсон гэсэн. Гол нь юу асууж юу ярьснаа би одоо санахгүй л байгаа юм л да. Тэр орой тэгээд пивнийхаа ард арай гэж гарсан. Гэхдээ өөрийнхөө дугаар сошиал хаягаа өгчихсөн цаачнаас маргааш амар толгойн өвчтэй босч ирээд утсаа харсан манай краш сайхан амраарэ гэсэн кинон дээр гардаг шиг үе болсон явдлууд толгойн дотор орж ирээд ичээд шүршүүр доор толгоогоо зөхөж аваад л хулаан чи юу хийчихвэ гэдэл кино тэгээд л чатлаад л хаяа юм ярьдаг болоод л ашгүй яг ойролцоо газар амьдардаг болж таарад тэр семинараас хойш 3 сар дээд хийгээд тэгээд үерхэж эхэлсэн. Одоо цуг амьдраад олон газараар цуг аялаад миний герман хэлмэл ус цас хамтдаа сураад амьдралаа дэвшлүүлээд гоё амьдарч байна. Энэ амьдрал маань өвд байгаасэ. Баярлалаа хоёроо хайртай шүү гэсэн мэн. Йоо яар гоё ичдэг өхөн бэ ёо. Юу хийчихэ хулаан. So cute. Яар хүрх юм бэ. Гой залуу юм шиг байна те. Блонди, ногоон нүдтэй. Хэвээ хөөрх юм аа. Яаж юм хөөрхөн түүхэд бичээд байна аа. Хилэндээ мөгснээ гой нүдтэй юм аа. Нэг дөрөв хатсан фильмийн араас хил орчдөг. Тийм байна те. Хүрх. Энзя. Сэнэ хоёроо би одоо төгсөх ангийн сурагчаа 18 настай охин байна. Энэ дөх корона гарч эхлэх үедээ хамт хэлсэн юм. 2019 онд дөнгөчийн ангид ороод удахгүй байхад корона гарч цахимаар хичээл орж эхэлсэн. Тэгээд манай ангийн багш хүүхдүүдийг 2-2-оор нэг баг болгосон. Тэгээд надтай нэг хүүхэн баг болсон байсныг хараад групп чатнаас Facebook-ыг нь олоод хай нэг баг болсон байна гэж чат ивчиж эхлүүлсэн. 6 дугаар анги байсан болохоор олон зүйл 6 дугаар анги сая оюутан гэсэн юм зү. Тийштэй 6 дугаар анги байсан юм ээ. Одоо 18 настай охин шүү дээ. За. 6 дугаар анги байсан болохоор олон зүйл ярьсаар нэг мэдгээ зуны амралт хийсэн. Тэгээд хичээл гэж шалтгаалж чаталж байсан сэдв маань алга болсон ч зунжангаа чаталсан. Тэгээд 7 дугаар сард сайн гэдээ хэлсэн. Одоо бодоход 6 дугаар ангийн хүүхэд гэж бодохоор инээд хүрээд байт юм аа. Тэгээд хаягдчихгүй гэдгээ ч ойлгоогүй явж байсан чинь 8 сарын сүүлээр надтай үерхэж гэдэг юм байна нөгөө хүү чинь. Тэгээд л анх үерхэж эхэлсэн. Хичээл ороход биний хараад л их л ичдэг байлаа. Тэгж явсаар 8 дугаар ангийн хавар болсон. Короноч гайгүй болсон үе. Короноор энэ хөө 6 дугаар анги тэгээд ийм лови болж исэн гэж бодохоор ингээд амар санагдаад. Корона гэхэр надад амар юм саяхных бишсэн юм байна. Тийм ээ. Тэгж явсаар 8 дугаар ангийн хавар болсон. Короноч гайгүй болсон. Бид хоёр хоёулаа зурх туртай. Тийм болохоор хамс зургийн дугууланд явдаг байлаа. Нэг өдөр дугуулт руу алхаж байсан чинь өнөөхөө маань хоёулаа кино үзэх үү гэж юм. Тэгэхээр тараад би шууд харнаа л гэлээ. Манай ээж нилээ хатуу хүн болохоор айгаа татгалцсан юм аа. Тэгээд урдаас дугуулангаа таслаад үзье гэдэг вэ шүү. Тэгээд бид хоёр кино үзэхээр явсан. Киноны цаг 2 цагийн дараа байсан болохоор хүрээлэн орж дугуйж ийгээд шийдэд хүрээлэн орсон. Яг дугуйгаа жигээд замын талд орж исэн чинь нүүр нүдгүү бороо орж чуураад хэлхий. Нэг нөмөртэй газар олж бороо намтахыг хүлээгээд шалт нарсан хоёр юм зогсож байлаа. 9 дугаар ангид үйл алгацаад бид хоёр 5 сар ямар ч харилцаа байхгүй таг болсон. Дараа нь хаврын нийлсэн. Тэрнээс хойш үерхсээр 10 дугаар ангид хоёулаа өөр сургууль руу шилжсэн ч байнга хамт харьдаг байсан. Намайг байнга л гэрлөө оруулж өгнө. Орохдоо тухайн нэр минь үнсэд болгоомжтой ороорой гэдэг байлаа. Сургуулиас ирээд аваач гэж гуйгаагүй байхад ирчихсэн жижүүрийн хажуудлын сандал дээр суугаад хүлээдэг байж илээ. Түүнийг минь хинч харсан нүдэнд дулаахан хөрхөн царайтай байнга нэдэг хөрхөн хөвгөн байлаа. Харин одоо бид хоёр хоёулаа сургуулаа төгсөөд хамт гадаадд сурахаар төлөвлөж үргэлж хамтдаа байна гэж ярьдаг. Насны хувьд жаахан ч гэсэн надад бол насны ханаа болсон юм шиг санагддаг. Энэ насны минь хамгийн нандин үерхэл байгаамаа. Хэрвээ бид хоёр нэг баг болоогүй бол эсвэл би төрүүлж чат бичээгүй бол сайн гэж хэлээгүй бол энэ харилцаа үүсэх байсан болов уу гэж байнга боддгоо. Та хоёрыг бид хоёр байнга хамт сонсдог шүү. Эсвэгчийг анх блог хийгдэн л үзэж эхэлсэн андаа агчид бас лав шүү. Oh my god. Энэ охин ингээд амар цэцтэй бичсэн байна заяа. Кириллээр тэгээд яг ингээд утгаар нь параграф болгоод. Oh wow. Тэгээд би ингээд уншаад явж байхдаа
Ямастай 6 дугаар ингэ жоох өгөөдгөө бодож байгаа байхгүй юу 6 дугаар ингэ тэгсээр ингэ ямар амар өндөг бичдэг юм бэ гэж. Яа. Оо тийм ээ тийм. Тэг ямар ч үгсгээ алтаал. Oh my god. Тэр ямар хөөрхөн юм бэ? Ямар хөөрхөн юм бэ? Сургуулийн жижүүрийн хажууд ирээд тэр сууж идэг гэдэг нь тэр бүр ингээд ямар ч охины тогтлолон үлдэлтэй ямар хөөрхөн юм бэ? So cute. 10 жилдээ бас нэг хаврын хохирогч болон сэтгэлмэн сэвэлзээд ямар нэгэн хүнтэй л үерхмээр уулзмаар санагдаад байлаа. Аймгийн волейболын аваргын тэмцээн үзэж яваад шаал танихгүй багийн нэгэн бор өндөр залуу их л нүтэн тусаад болтгүй. Ээж нь бас охин дүү нүцгээр ирчихсэн байсан л та. Тэр үед хоорондынх нь харилцаа их хөл хөөрхөн санагдсан. Сүүлдээ тэр багийн тэмцээн болгоныг үздэг болоод нэрийг нь мэдчихээд найзуудаа ч хэлэлгүй крашалж байваа. Мэдээж нэрийг нь мэдсэн учраас Instagram-ыг хайн олсон. Мэдээж л хаяг нь private. Би их л зөрөгтэй request явуулсан. Тэрнээс хойш би байнга яриа өдөн анхаарлыг нь татах гэж хичээн өөртөө дотн танилцмаар байгаагаа ч илэрхийлж байсан. Даанч залуу маань маш хөөрхөн нэг охинтой найзалдаг. Тэр охиндоо сайн гэдгээ надад хэлсэн. Тэгээд би боломжгүйгээ мэдсэн. Сүүлдээ залуу маань хариуч өгөхөө болоод холбоо тасарсан. Тэрний дараа бас л нэг найзаагаа бараг л би найрсаар байж үерхсэн. Тэр залуутайгаа одоо болтол үерхэж байгаа. Ер нь бол хариу нэхэж халамж гуйгүйгээр гэмгүй сайхан найраад эмэгтэй нь өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх зүгээр гэж боддог шүү. Амжилт хоёроо. Ааха. Гэмгүй сайхан найраад сэтгэлээ илчлэн гэдэг чинь гоё юм шүү. Нэр тийм. Гоё. Оо, таксины жолооч дугаараа өгсөн part 2. Оо, шхүүдээ. Тийм байлгүүдээ. Яа. My god. Бичиж байгаа санаандгүй submit арчлаа гэдэг. За тэгээ part 2-ыг нь араас нь бичье. Таксины за дугаараа өгөөд бууцсан байгаа шүү. Тэгээд 1-2 цагийн дараа нөгөө залуу залгаж байна. Гэрлүү үргээд өгөхөөгээд би ч yes гэл 2-3 найзаагаа эхэлж хөргөж өглөө. Өглөө яалаа. Тэгээд сүүлдээ өөрөө гэрлүүгээ хөргүүлээд тэр хоорондоо нэг их зүйл яриаг үснэгдэж байна. Нөгөө залуутайгаа уулзаад найзуудтайгаа хөргүүлээд өөрийгөө хөргөсөн. Маргааш өглөө нь мессеж ирээд хай танилцах уу, дэжгүй юу гэд бичсэн байсан. Тэгээд Facebook-ээс ялцаад чатлаад уулзаад үтсэн чинь амар хүрхэн ярьдаг cute залуу байсан. Тэгээд 2-3 дэтлээд баг үерхий барь болоод тэгээд сүүлрүүгөө жоохон уйдаад сонирхолтой тарахгүй тэгсээр байгаад тэр залуу ghost хийгээд алга болсон доо. Тэгснээ 2-3 сарын дараа гинэд гарч ирснээ сансан бла бла гэд ажил явдал гарсан ч гинөө тэгэхээр зөө одоо хэрэггүй гэлбэлсэн доо. Гэхдээ одоо бодохоор дурсамжтай хүрхэн санагдаад байдгийн миний амьдралаа хийсэн хамгийн зөвүүн үйлдэл байсан баха. За шүү дээ. Бид нэгдүгээр ангиасаа нэг ангид сурч төгссөн. Гэхдээ зүгээр л ангийн хүүхдүүд хаяа нэг үг сольдог тийм л хүмүүс байсан. Оюутан болоод нэгдүгээр курст 10 жилийнхний санаад байнга л уулзгаагаал байнга л холбоотой байдаг хэсэг үе байдаг да. Тэгэхэд бит хоёр чаталж эхэлсэн юм. Бүхэл бүтэн 10 жил нэг ангид сурч хаад тэгэхэд л тотон найзууд болж эхэлсэн. Хэдэн сар өнгөрөөд ангийнхан маань тусдаа хичээл ном сургууль гээд өмнөшгөө байн холбоотой байхаа болоход ангийн тэрхүү маань л холбоо ерөөсөө тасарсангүй. Цонхтой цагаараа хамт юм идэн үерхдэг юм шиг л байнга чатлан тэгж тэгсээр чатанд нь хайртай шүү хайраа гэх мэт үг орж эхэлсэн. Эхэндээ тоглоод л гэж боддог байсан ч би өөрөө тасаж дурлна гэдг нь болж байсан. Энэ мэт 6-7 сар явсаар нэг л өдөр энэ харилцааг өөрчлөх ёстой гэж хэлсэн. Найз хайр болдог, хайр найз болдоггүй гэж байдаг да. Найз хайр болдог, хайр найз болдоггүй гэж үг байдаг да. Хэрвээ иймэрхүү харилцаатай явж байгаад болчихвол дараа нь ангиараа уулзсан ч хихэндээ муухай гэж бодоод нэг л өдөр би сэтгэлээ илчилсэн. Би ч ямаа тасаад байна. Энэ харилцааг цэцлэх ёстой. Чи хайртай гэдэг ч хизээч надад илэрхийлж байгаагүй. Одоо хүртэл би тоглоом эсвэл чи хэн гэдгийг ялахгүй л байна гэдэл. Өнөөдөр чи ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол хоёулаа энэ харилцаагаа дуусгая гэсэн. Манай хүн тэр үед нэлээд бүрэг байсан. Надад ирсэн чатны минь хариу хоёулаа маргааш кино үзье байсан. Ингэж л бидний анхны болцоо болсон юм да. Тэр өдрөөс хойш бид хосуудын туулдаг бүхий л зүйлийг туулаад одоо 8 жилийн дараа хөөрхөн охины аав ээж болчихсон. Аз жаргалтай сайхан амьдарч байна. 10 жилийн ангийнхан маань энэ хоёр ингэж суучдаг хачи юмаа гэд үргэлж гайхдаг хэвээрэл байгаа. Эцэст нь хайртай шүү бабгаа үргэлж гинэ. Хөө химээ тэр хариуны ямар хөөрхөн юм бэ? Хоёлаа маргааш кино үзье. Юм олон таван үггүй нэг гоё залуу ах шиг энэ тий. Залууны юм бүр их юм хий гэсэн үг. Хоёлаа хамт кино үзье гэдэг үг бүр бас амар. Тэр залуу. Оо яар хөөрх юм бэ. Яй зүрх бүр доглоод биш.
Ажил маань анх орж ирсэн залуудаа татагдаад төрүүл чаж бичээд эргүүлж ханд өгөхгүй байх шиг болохоор нь чамайг өөртөө дурлуулна гэж бодож билээ. Тэгээд одоо энд намайг эрхлүүлээд сарын тэмдэг эрх сургаар цөөх дүүрээ онцтон бариад ирдэг болсон доо хөөргөн хайр гэж байдаг шүү. Оо яар хүрхий. Эргүүлж ханд өгөхгүй байхаар нь чамайг өөртөө дурлуулна да. Яаж анх инстаграмаар лайв хийж байхад нь комент бичиж байгаад стори дээр нь хөмсгөн ямар гоё юм бэ? Үнэхээр нүд хөмсөг бүр амар гоё гинэ гэж реплай хийгээд тэрнээс хойш чаталж байгаад үерхэд 7 сарын нүрийг үзэж байна гинэ. Вау. Хүрхий. Сануураас анх 4 жилийн өмнө их сургуулийнхаа гадаа өмнө анзаарч байгаагүй үеийнхээ хөөхөн залууг хараад хөөй хөрхнөө гэж дуудаж байсан да. Вау. Одоо бодохоор өөрөөсөө хичээдэг юм аа. Тэр дууцсан өдрөөл цаанаасаа санаандгүй 3 удаад хараад кино орой найзын маань найз байж тараад бүр найзтай минь нэг ангид сурдаг нөгөө тэнхмийн залуу гэдгийг нь мэдсэн. Тэгээ санаандгүй тараад нэг ангид бидалтаа хийгээд сууж билээ. Тэр оройноо зүг ижлэгэнж тараад хоёулаа хамт автобусаар яваад бүр нэг хараад найзасаа фэйсбүүкийг нь аваад чат бичиж билээ. Одоо нэг хөөрхөн охины аав ээж болон сууж байна. Oh my god. Яа ямар хөөрхөн юм бэ? Яг ингэ нэг юм. Хөөрхөн яа гэж ингэж. Бүтээс орно уусчаад ах. Вау, тэр хай хөрхнөө бүр гал. Хүүе бараг бүх хосуудын октод нь найрцсан юм шиг санагдчихлаа бүр. Тийм ээ. Яа. Хятадд оюутан байхад би ер нь хичмхий охин байсан юм. Эрэгтэй хүн хичнээн таалагдсан ч төрүүлж үйлдэл хийж байсан тохиолдол байгаагүй. Тэгээд оюутан болсон хүн тэндээ бусад монголчуудаараа их нийлж уунаа. Нэг удаа манай сургуулийн залуугийн найз нь биднийг ууж байхад ирвэ. Би тэр үед шүнжин дайрвчихсан дараагийн өдрийн 15 цаг хүртэл үргэлжлүүлцгээгээд л байж байсан юм. Нилээн ядарсан мөн архин гараагүй хүн гадаа халуунд сүүдэр бараадад сууж байхад тэр найз нь ирсэн юм. Хальт танилцаад өнгөрсөн. Ямар цэвэрхэн залуу вэ гэж бодоод л өнгөрсөн. Би орж унтах гээд тэгээд шууд байрлал орчихсон. Тэгээд бүр жилийн дараа найзынхаа төрсөн өдөр дээр нөгөө залуутайгаа ахиад тарваа. Тэр үед л гинэт бүх юм удаашраад хизээч надаас гарч байгаагүй аашавар гараал эхэлсэн. Нөгөө залуугийн бичлэгийг хийгээд л хөөе чи яагаад юм ярихгүй байгаа? Хөөе чи хөөе хинээ гээл. Тэр хүн рүү бүр анхаарал яваад байсан. Тэнд байсан манай ганц хоёр найзууд бас тэр залууд жоохон хандтай байгааг анзаараад бүр л илүү давшаад байсан гинэ. Тэгээд хөвчлөлтэй сууцгааж байгаад клуб орохоор болоод клубдаа очиод бас л нөгөө залуугаа бараадад гүйж байгаад хамт бүжиглэлээ бүр. Би бааранд уулын бүжиглдэггүй маа гинэ. Тэгээд яг DJ сетийн урд бүжиглэж байгаад гинэт үнсмээр санагдаад үнсээд авсан. Гэсэн нараас нь тэгээд нөгөөхөө хоёулаа ерөөсөө гарыг гээд дагуулж гараад бусад дээрээ очиод би краштайгаа явлаа баяртай гэж хэлээд такси дуудаад чи гэрийнхээ хаягийг хийчих гээд гэрлүүн явсан байд юм аа. Тэр залуу дотор байранд биш ганцаараа байр түрээсэлдэг байсан. Тэгээд тэднийд очиод яг soulmate гэж байд юм байна гэж итгэлээ яриа нээлж өглөө болтол илгээ хүртэл инээцгээсэн байдаг. Хамгийн сонин нь унтаад зэрэгтэй би ерөөсөө санаа зовоогүй. Тэр залуу ч юу ч болоогүй юм шиг үерхэд хэдэн жил болсон хосууд шиг мэдрэмж өгсөн. Тэгээд үерхсэн үү гэж үү? Тийм ээ. Тэгсэн чинь бүр анх уулздаг тэр өдрөл би шууд таалагдсан байсан. Яриа өдөөд байхад тоохгүй байсаар байгаад яваад гүсэн. Тэгээд чамайг тэрний төрсөн өдрийн сториноос харчаад очихгүй гэж бодож байгаад яваад очисон гэж хэлсэн. Яг л болох ёстой юм болсон юм шиг. Тэгээд охтуудаа ямар нэг юм дотроос чинь удирдаад байвал зүгээр удирдуулчих байгаарэ. Заяаны хантайгаа уулзрах юм билүү. Гэхдээ бид 2 жил үерхэд маш эвтэй найртайгаар салсан гинэ. Яа ямар зэрэгтэй юм бэ? Анаа ч юм бол бүр амар зэрэг байна. Оо май. Бүжиглээд үнсээд гэрлүүн яваад гэр хаяг гэж танах руу явъя гэсэн мэн тий шүү. Вау. Нэг эрэгтэй найз маань намайг айгүй халамжлаад би халамжлуулаад тасаад би тэр найзаагаа хальтаа ч үуч юм уу гэж бодоод л хэлчихсэн байваа. Дуртай жимсэн тоор. Би нэг өдөр слив видео жимс идэж байгаад уудаад стори дээр крашийнхаа дуртай жимсийг идэж байна гэж стори хийчихвэ. Тэгсэн тоорч биш слив жимс. Би тэр үед сливийг тоор гэж бодсон байсан. Үзэгстэй хүний сториг маань үзсэн байв. Гэхдээ реплай байдаггүй. Тэр өдөр айгүй хийцгүй байсан болохоор тэр хүн рүү чамс зориулж стори хийсэн үзгээд чат биччихлээ. Тэгээд стори үзээд нэрээ юм уу би ч гэсэн чамаа крашлтгаа гэд бид хоёр тэрнээс хойш байнга чаталдаг болсон.
Бүр колцдаг болоод үерхээд хамт амьдраад гэрэлтэй ботлуулаад хүүхдтэй болоод амар сайхандаа жаргаж байна. Гэхдээ нэг юм асуумаар байна. Бид хоёрын хин анх нэрсэн байна. Би болон Фриго гээд нөхөр маань намайг гээд байдаг юм аа гинэ. Чийлнэрсэн шүү. Оо ямар хүрх юм бэ? Sleep байсан болохоор өөрийгөө гэж бодоогүй юм тий. Аа. Тийм ээ юуны нөхрийн хариу болохоор юм шүү дээ. Нэр юм уу би ч гэсэн чамаа крашилдаг шүү дээ гэж хариу бичсэн юм байна. Тэгэхээр манай эмэгтэйс намайг крашилдаг юм чинь намайг бас нэрсэн гэж боддог юм байна. Яг гоо биэндээ таалагддаг байсан. Гэхдээ эхний үйлдэлийг бол эмэгтэй нээсэн. Энэ бол эмэгтэй нэрсэн байна. гэж бит хоёр бодож байна. Sleep-ийг тоор гэж. Бид нэг анги 10 жилдээ огт ярилцаж үзээгүй бараг хамт жижүүр хийж л ганц хоёр үг сольж байсан байж магадгүй. Төсөөд гадагшаа яваад буцаж ирээд ангийнхантайгаа уулзахдаа анх удаа яг ойрхон юм ярьж үзсэн. Тэр өдрөөс хойш жижиг деталь үйлдэл болгоно намайг татаад байсан. Хаалга онгоолгож өгөх, зам гарахад машинтай талд нь гарах, би огт хүрэхгүй байх, гэр бүлтэйгээ харьцаж байгаа хандлага, дүүтэйгээ ярьж байгаа зөөлөн үгс хэний ч яриа таслахгүй сонсох гэх мэт. Гол нь эдгээр үйлдэл нь жүжиг биш тэр хүний байж байгаа байдал нь тэр болохоор бүр саг. За тэгээд л тэр өдрөөс хойш өдөр болгон л найзуудтайгаа яаж игээд уулзаад гол нь нөгөөдөгтэйгээ уулзах гэд би ч нөгөөхөө өдөр болгон явуулнаа хичээн сар гараа уулзсаар гол нь хоёулаа биш өдөр болгон олуулаа уулзсаар байгаад нэг өдөр нөгөөх маань намайг хамгийн сүүлд буулгаж таард юм. Буухасаа өмнө бодож шууд мэдрэмжээ хэлээд л хайчихсан. Яг зоож байхаар хэлчихээ миний мэдрэмж мөргөлдвөл тэр л биз үгүй бол тэр л биз. Энэ зүгээр нэг хүндлэл биш нэг тийм өөр ирвэхээ яваад байна гэд. Би чинь найзууд дундаа их цант муухай аашт бардам зангаа хайснаас өснөн дээр гэсэн урайтай гар тийм хүнийг ингэж яриа эхлүүлсэн тэгэж их тэгсгэл алдуулж татсан гэсэн үг ээ. Гэтэл өөдөөс яг адилхан зүйл ярьсан. Тэгээд бас хэлж чадахгүй яваад л байсан. Гол нь гэхдээ намайг яриа эхлүүлээгүй бол хизээж надтай тийм зүйл ярихаар төрлийн хүн биш ээ. Бид энэ яриагаа эхлүүлээд бага нас бүх зүйлээ яриад нэм үтсэн өглөө 7 цаг болж исэн. Бидний өсөж төрсэн гэр бүл туулсан зүйлс бүгд ихэр юм шиг. Би хаяа аавынхаа машиныг унаж гарна, нөгөө ичимхийгээ хүргэж өгнө, гэрийнх нь гата хүргэж өгчхөөд өөрөө бас анх үнсэж байлаа. Үнэн шийдсэн хүүхэн ичимхий маань бас баг ягаараад л орж. Ёо. Яа. Ичимхион бас ягаараад л орж билээ. Яг үдэ бардам зангаасаа болж насаараа харамсаж байхаар нэг удаа зориглсон. Одоо миний амьдралаа хийсэн хамгийн зөв сонголт. Бид хамтдаа сургуулаа төгсөж хамтдаа ажиллаж, өрөнд орж, төлж, дуусгаж хүсэж байсан зүйлсээ нэг нэгээр нь өөрсдийн болгож, муудалцаж, нэг нэгнээ таниж, өөр төмс арилгадаг аргаа хүртэл хүлээн зөвшөөрж, хоёр биенийхээ багын мөрөөдлөө биелүүлж, тусдаа гармагцаа нохоотой болоод 4 жил үерхэж харилцааны их сургуулаа дүүргээд төсөлтийн баяр болгож хүслийн хурмаа хийгээд дараа жил нөхөнтэй болсон. Охиныхоо дэндүү сайн аав миний сэтгэлийг хорон бүр амар амгалан байлгадаг. Миний хайртай нөхөр одоо яхав чи миний араас гүгээ бицтэл гэдэг юм яах вэ? Өөрөө чи л яг мөн байна гэд нөхрөө аваад суучихсан хүн чинь яад энэ тэгсэн юм гэд дугуйл судгаа. Ямар хөө. Oh my god. Wow. Oh my god. Сая яг энэ хэсэг бүр ингээд хамт өрөнд орж гэдэг гэсэн үү? Бид хамтдаа сургуулаа төгсөж, хамтдаа ажиллаж, өрөнд орж, төлж, дуусгаж, хүсэж байсан зүйлсээ нэг нэгээр нь өөрсдийн болгож, муудалцаж, нэг нэгнээ таньж, өөр төмс арилгадаг аргаа хүртэл хүлээн зөвшөөрж, хоёр биенийхээ багын мөрөөдлөө биелүүлж, тусдаа гармагцаа нохоотой болоод 4 жил үерхэж харилцааны их сургуулаа дүргээд төсөлтийн баяр болгож, хүслийн хурмаа хийгээд дараа жил охинтой болсон. Oh my god. Мэдрэмжээс ингэж гоё илэрхийлж бичсэн. Нөхөр нь ягаараад ордог. Эмэгтэй хүн өнсөлтөд хичээл. So cute. So cute. Йоо, энийгээ ойлгох чи ямар сони юм бэ? За цаг болсон байна. Хэд дэх түүх гинэ? Одоо бид 154-өөс 57 дахь түүхийг унших гэж байна. Энэ баг манайхан парт 2 3 гэж орохоор байх шиг байна те. За нэг нэгийг уншаад дуусгах уу? За. Hi girls, Sunny байна. Уншаад YouTube дээр өвчлөг оруул
гой байхаа гэж бичлээ. Уншихад амар байх гэж монголоор бичлээ. Би гэдэг хүн ахлах сургуультай сакс тоглодог. Өөрөөсөө нэгээр ах хүн сайн болоод араас нь гүйн гэдгийг үзүүлж өглөө. Анхны саксны тэмцээнээр хараад шууд бундан болжоод тэгээд шууд Instagram хаягийг аваад хай танилцъя. Таныг саксны тэмцээнээр хараад сайн болчлоо гэж чадаа ихлээ. Нилээх хөрхөн явж байсан. Тэгээд баг сургуулаар намайг түүнд сайн гэдгийг мэдгүй хөнгө болсон. Ах цэргийн баяраар амттай юм бэлэг сэлд өгөөд ягвдээ тэр үедээ нэг их юм байгаагүй. Ах хоол иж өгөөд намайг гэрлүүд хүүлж өгөөд ядаж хоёр өөр зүгт амьдардаг байж таарад би чинь бүр сандраад баярлаад миний хийж өгсөн хоолын савнд буцаад хоол хийж өгөөд айгүй гоё явж байсан. 4 сарын нэгэн болоод намайг чатаар цонхоороо хардаа гахаа нисэж ийн гээл инээлгээд. Би ч баярлаад. Уулын царай гарын дурсыг хэрнээ найзуудаас нь сонсохоор айх тавиг татдаггүй муу зуршил байдаггүй гэхээр улам дурлаад анхны хайр юм байдаг юм байна гэж бодож илээ. Улсын аврах шалруулах тэмцээнд баг гаргаад сургуулаа төлөөлөд явхаар манай краш явхаар болвоо. Тарханлуу 7 хоног явхаар болоод би ч за одоо явах вэ гэж бодоод маний хүн ч явлаа. Байнга чат бичээр над руу voice явуулаад би ч баярлаад тэгтэл дархан явсаасаа хойш юун чат бичих бараг өдөртөө сайн уу сайн гэдэг нь багсаад би гэдэг хүн ч гайхаад за гэж орхисон. Тэгсэн чи хинт нэг сум сонсогдлоо. Өмнө нэг охин сайн байсан. Тэр найз залуугасаа салаад манай краштай харьцаж байгаа гэдгийг сонсдгоо. Би ч ирэнгүүт нь ангийнх нь гадаа очиод сайн уу гэж ярьж байснаа шууд та өөр охинтой харьцаж байгаа мó гэж асуусан. Тэгтэл ээрж мураад оо гэд хэлэхээр нь шууд ойлгосон. Би шууд за ойлголоо хойлоод болидоо амжилт хүсье гэд орхиод явсан. Нэг хуйлаагүй ч үнэхээр зүрх бол зөндөө өвдсөн. Гэхдээ нөгөө хоёр ч нэг хол яваагүй гэсэн. Имэл бэнда love you гэсэн. Нэг хол яваагүй гэсэн хаа. Ингээд нөгөө амар хайртай болсон дурлцсан байгаа үед ингээд гахаа нисэж гин гэдэг жок төртөл баярлдаг ах нь штэ. Бүр яг тэгж бодож байгаа шүү. Яг энэ жокны юуны нийтдээ байсан юм бэ гэж бодонгот манай хүн ингээд баярлсан гэж хэлсэн хэрэг тийм болсон байж тээ. Тэр хоёр нь одоо яваагүй нашгүйдэ гэх юм чаш юм бастэй. За энэ сүүлийн төг шүү. Сайн уу би найз залуудаа анх төрүүлж сайн болоод 1 сар араас нь гүйж байгаад үргэж байлаа. Бид хоёр тэр үед хоёулаа 10 жилийн ахлах ангийн хүүхдүүд байлаа. Би төрүүлээд сайн болоод ёстой л араас нь гүйдэг байлаа. Хичээлийг нь хийж өгөөл, амттай юм авч өгөөл, халамжлаад л гүйдэг байлаа. Тэгэд нэг л мэрэхэд надад зориулж халамж ирдэг боллоо. Тэгэд надад үерхийг санал тавьж байсан. Бид хоёр одоо үерхэд 4 жил болж байна. Үнэхээр гүхийг үзүүлж өгчээ. Яг л амар халамжилж тий. За өнөөдөр ингээд бит хоёр нийт 154-ийн 58 дээр нь зогсё. Тэгээд араас нь бит хоёр нөгөө юуныхаа дэлгүүрийнхаа юмнуудыг бичээд арааснаас ажилтаа болохоор дараа нь бас part 2 3 гэд уншицгаая. Экста хөрхөн байла. Ямар хөрх юм бэ? Ямар гоё бичдэг юм бэ? Тэгээд түүх явсан бүгдэнд нь баярлаа. Манай 10 жилийн дүүнер ямар мундаг юм бэ? Бүр бишрлээ шүү дээ. Тэднээстэй 10 жилийнх гэдэг нь асууж яа вэ? Би тэдийн үеих шиг. За тэгээд энэ юугаар яг нэг ингээд учиргүй зүгээр ингээд мессеж өгөх гээд хичээсэн бол биш одоо юу гэдэг чи ингээд зэрэг ороод бичээрээ те эсвэл бол ингэдэм байх шүү гэдэг юм биш зүгээр ингээд бит хоёрт нэг тийм эргэлзээ байсан хгүй ингээд эмэгтэй хүн төрүүлж бичих нь яг одоогийн нөхцөл байдалд яг ямар байгаа юм ер нь болоод идэг зүйл юм уу болтгүй зүйл юм уу нийгэм тавигддаг тийм стереотип юмнууд байдаг шүү дээ одоо жишээ нь төрүүлж бичсэн эмэгтэй амархан гэдэг үг мөг одоо яг тийм юм уу биш юм уу гэдэг нэг юм эргэлзээнүүд байсан учраас ер нь яг бодит түүхүүд ямар байд юм бол гэж мэдгээд тэгээд үнэхээр хөрхөн байлаа. За тэгээд дуусах уу? За тэгээд түүх явуулсан сонсогчдод баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахиад нэг юу авч магадгүй өөр нэг сэдв яваад гэж уншиж магадгүй. Гэхдээ ямар ч байсан бид хоёр цаг гаргаад бичсэн хүмүүсийнхаа түүхүүдийг бүгдийг уншаад дуусгая гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг ивент итгэсэн Wellbeing-хэндээ баярлалаа. Коллаген болон гиалуроник acid хоёроо хамтдан хэрэглэвэл илүү үр дүнтэй ийм inner beauty гэдэг бандл гаргасан байгаа юм биш үү. За тэгээд хамт байсан баярлалаа. Битээ.